Hi guys, хой болонгийн хаан цаашинхэн дугаарт тавтай морил. За юу яцгаа манайха ингээ та бүхэнтэйгээ weekly recap бичлэгээр уулзаж байна. За өнөөдөр нэрээ яг Америкийн хувьд болохоор Mother's Day буюу ээжүүдийг тэмдэглэдэг баярын өдөр байгаа. Тэгээд бүх ээжүүдтэй баярын мэндийг хүргье. Хэдийгээр манай Монголд яг энэ өдөр ээжүүдийн баяр гэж тэмдэглэдэггүй ч гэлээ why not те. Тэгээд бүх ээжүүдтэй баярын мэндийг хүргье. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ бас нэлээд олон ховжуудыг ярих гэж байна. Weekly recap учраас. За тэгээд ихэнх ховууд маань болохоор Met Gala-тай холбоотой драманууд, хил амнууд, controversy-нууд байна. Окей. Тэгээд би та бүхэндээ Met Gala-гийн тухай бүрэн бүтэн бичлэг оруулахтаа хэлжсэн шүү дээ, тэ. Яг Met Gala болж өнгөрсний маргааш өглөөнд тэрхүү бичлэгийг хийсэн учраас ингээд зарим хэрүүлүүд, зарим драманууд тэгээд буцалж болж амжаагүй байдаг. Тэгээд хэдэн хоног ингээд тэ brew хийгдээд буцлаад ирдэг. Тэгээд тэр үед нь хэрөө тийм их драма байх юм бол weekly recap-та оруулаад хүргэнэ гэж хэлжсэн. Тэгээд тэрхүү амлсан ёсороо та бүхэндээ ингээ хүргэх гэж байна. За эхний Met Gala-тай холбоотой ярих гэж байгаа драма хил ам маань юу вэ гэхлээр A$AP Rocky, Rihanna хоёрын талаар байна. За тэгээд хэрэг та нар маань тэрхүү Met Gala-гийн бичлэгийг үзсэн бол би хэлжсэн шүү дээ. Ингээд Met Gala Rihanna, A$AP Rocky хоёр ингээд улаан явсны яс дээр ирээд хоёулаа бүр үнэхээр гоё харагдчихсэн. Тэгээд хүмүүсийн аяух ярьж байгаа зүйл нь те oh the way he looks at her гэлтэй ингээд ер нь дандаа A$AP Rocky, Rihanna л ингээд харж байгаа нь бүр ингээд нэг л mesmerized болчихсон. Тэгээд үнэхээр л ёй би ямар азтай залуу вэ те би бүр ингээд Rihanna гэдэг энэ гайхалтай үзэсгэлэнтэй ийм гоё тэг хүүхнийг ингээд аваад суучихсан. За яг аль биесээр гэрлэгүүч гэлээд те энэ хоёр чинь бүр ингээд гурван хүүхдийн эцэг их болчихсан ийм ер нь бол гэр бүл болчихсан маа шүү дээ. Тэгээд тийм учраас ингээл хүмүүс A$AP Rocky бол ингээл Rihanna руу хардаг харцсан цаанаа л бүр ингээл те in love амар дурлалчихсан залуугийн харцаар хардаг үнэхээр гой хосооч шүү энэ төр гэл ярьдаг гэдэл тэгэл би манай нөхөр битэр гэсэндээ тэгэж бодож исэн яг тэрхүү стримийг үзээд энэ төр ярьж ирсэн аа да. Right? But guys I spoke too soon, okay? Арай дэндүү эртдээд хэлчихсэн байлээ. Эсвэл цагаан илам хурчихсан юм уу яасан? Тэгээд ярьсан чи цагаан илам хурчих шиг болно лээ манай хоёр. Яасан бэ гэсэн чинь энэ хоёр ингээл яг улаан авсны ясл дээр ирээд амар гоё ингээл халуухан ингээл хайрал дурлалтар шатсан хосоо чиг байжснаа. Яг Met Gala болоод дуусны дараагаар TMZ-ийн нэгэн одоо бичлэгийг хийж олж авчээ. Тэгээ TMZ-ийн бол бүр үнэхээр тэ nosy sons of bitches. Бүр арай л дэндүү амар шар мэдээнийхэндээ TMZ бас бүх юмд ингээд хушуугаад өрж явж идэг. Бүр ингээд хаанаас ч хамаагүй ингээд тэ бүх юмнуудыг бичлэгүүдийг ингээд олж аваад хийж идэг, тавьж идэг айгүй амар хэвлэл мэдээллийн газар. Тэгээд TMZ-ийн энэ хоёрыг Rihanna A$AP хоёрыг Met Gala-гийн дараагаар өөрсдийнхөө нөгөө нэг van дотор ороод суудсан байж ах үеийнх нь бичлэг хийсэн байгаа хгүй. Ингээл энэ одоо ч айгүй том нэг тийм машинтай ирдэг шүү дээ, van. Тэгээд тэр нь ингээл янз бүрийн юм суудал модалтай гэрэл мэрэлтэй амар гоё тансаг тийм vanтэй ирдэг. Тэгээд тэрэн дотор ингээ ороод суудсан байгаа хгүй. Тэгэд байршлыг харах юм бол Rihanna нэг талд суучихсан, A$AP Rocky болохоор нэг эсрэг талд нь чих юм уу нэг өөр талд арай жоохон хоол суучихсан маа. За тэгээд тэр бичлэгийг үзэх юм бол манайхаа they do not look happy. Yeah, they look like they're arguing, okay? Ингээ харангууд яг л тэр хоёр ингээд маргалдаатч байгаа юм уу тэгэж харагдаж байгаа байхгүй. За гэхдээ угаасаа бид нар гаднаас нь машиныхын гаднаас бичлэгийг ингээ авч байгаа болохоор яг энэ хоёр юу ярьж байгаа вэ гэдгийг бол мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ингээд тэр бичлэгийг харангууд яг ингээд маргалдаж байгаа ч юм уу, хэрэлдэж байгаа ч юм уу, жоохон тийм уур уцаартай харагдсан учраас интернетээр хүмүүс бол бөө юм болсон байгаа. Oh my god те энэ хоёроос яг маргалдаад байж те яг хэрэлдээд байж те яг юу болсон юм болоо юунаас болж хэрэлдсэн юм болоо те улаан авсны яслар гарч ирээд л амар хайр дурлалтай хосууд шатж байгаа хосуучиг харагдаад байдаг. Яг үнэндээ бол ийм байсан юм байна шүү дээ. Худлаа ингээ баг зүудг юм байна гэдэг юм уу те бөө ингээ гадуур яриа болж эхэлсэн байхгүй юу. За тэгсэн чинь яасан гэж манайхаа lip reader хүмүүс байдгаа да хүний амны хайрцгийг ууншдаг ийм хүмүүс байдаг. Тэгээд би нэрээ
Бас нэг хов болох хөө дээрэл ингээл тий амны хайрцаг уншдаг хүн ингээд амныхын хайрцагыг уншаад ингээд орчуулсан байлаа гэд ярьсан чинь тийм ганц хоёр комментуудыг харчихсан байхгүй. За тийм юм гэж юу яд юу хачин lip reader хүмүүс энэ төр гээд тий гээд нэг тийм юм бичсэн байсан. Гэтэ энэ lip reader гэдэг хүмүүс ч юм бол яг жинхэнэ мэрэгжлийн хүмүүс ахгүй нөө нэг одоо deaf хүмүүстэй сонсголгүй хүмүүс чинь бол ингээд амны хайрцаг уншихтаа амар сайн болцсон байдаг шүү дээ. Угаасаа яа харахгүй ингээд уншихаасаар аргагүй. Тэгээд тийм учраас яг бүр тийм баг тусгай мэрэгжил яадаг те lip reader гэд. Тэгээд тийм учраас энэ хүмүүсийн ярьж байгаа нь ер нь бол ихэвчлэн хэрэв үнэхээр сайн амны хайрцаг уншдаг те бүр мэрэгжлийн хүн байх юм бол яалтчгүй нэг ядаж нэг те 80-аас 90% нь бол яалтчгүй үнэн уншдаг. Хэлж байгаа юм нь бол үнэн. Гэтэ яг 100% те үнэхээр яг ингэж хэлсэн гэж бол хинч хэлж чадахгүй шүү дээ. Үнэхээр л яг сонсоогүй л бол тэгэхээр just take it with a grain of salt. Шууд битгий итгэхээр манайхаа окей. За нэг юм эмэгтэй lip reader Nicola Hickling гэдэг энэ эмэгтэй одоо ингээд амныхын хайрцгийг уншаад энэ хоёрыг юу ярьж ирснийг нь translate хийж орчуулж гисэн байхгүй юу. Тэгсэн чинь ингэж гинэ. Rihanna болохоор ингээд A$AP Rocky ингэж хэлж байгаа юм байна. You don't care for me, huh? Do you? Гэл тэгсэн гинэ. Чи өөртөө надад ерөөсөө санаа тавьдаггүй үстэй. Чи ерөөсөө намайг ерөөсөө хайхардаггүй үстэй те. Ингээд хэлсэн байлаа. Тэгсэн чинь нэг A$AP Rocky ингээд өөдөөс нь хариулаад Are you for real? You crazy, can't you see? Гэл хэлсэн гинэ. Тэр нь болохоор чи үнэнгээсээ одоо ийм яриад байгаа юм уу? Тэг чи ингээд өөрийнхөө галзуу солиотой байгаа гэдэг мэдгүй байна уу? Солиотой юм яриад байгаа гэдэг мэдгүй байна уу? Гэт ингээд ингэж хэлсэн байгаа байхгүй. За тэгсэн чи Rihanna Get out. I can't be around you. Тэ? За зүгээр бэл яв. Чи гараад яв те. Би яста чиний хажуудтай байж чадахгүй байхаг ч хүсэхгүй байна гэж хэлсэн байл да. Тэгээд ингээд ер нь нэг хэсгийг харж байгаад бол ингээд нэг Rihanna нэг инээж байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгээд тэр нь болохоор ингээд жоохон гой сайхнаар те хайртай шүү гэж инээж байгаа бичлээ байл да. Хүмүүс нэг хоорондоо хэрэлж байгаа та. Гэл ингэж мэгдэн шүү дээ. Нэг тим төрлийн одоо scoff ч юм уу тим төрлийн инээд байсан гинэ. За тэгснийхаа дараагаар A$AP Rocky яг Rihanna-г тэгээд нэг жоохон инэмсгэлэнгүүд нь гээд нэг scoff хийнгүүд нь I'm done here. гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор за ерөөсөө би боллоо те. Би өстө энэ хэрүүлийг үргэлжлүүлмээргүй байна. I'm done here гэсэн утгатаагаар хэлсэн гинэ. За тэгсэн чинь Rihanna үргэлжлүүлээд You're done. I'm done. I'm tired. Now you're done. You can drop me. гэж хэлсэн гинэ. За тэр нь юу гэж нэ гэхээр те чи болмоор байна. Юу чи болох би харин болмоор байна. Окей. Би өстө бүр айгу залхаж чинь энэс чинь бүр ингэ ядарч чинь чи зүгээр юу яа намайг одоо ингэ буулгачих гэж хэлж байгаа юм байна гинэ. Одоо тэр машинаасаа буулгачих гэж байгаа юм шиг байна. За тэгээд A$AP Rocky өргөжлүүлээд You trying something, huh? Hey, try. гэж хэлсэн гинэ. За тэр нь болохоор чи одоо нэг юм оролдмор л байгаа юм шиг үнтэй нэг шинэ юм оролдож үзмээр байгаа юм шиг үнтэй. Тэгээд тэр оролдмор хиймээр байгаа зүйлийг хийлдэ гэсэн утгаар хэлсэн гинэ. Окей. За ийм exchange болсон гэж одоо энэ Nicola Hickling гэдэг lip reader эмэгтэй одоо орчуулж social media дээр тавьж. За тэгэнгүүт энэ confirmation-ыг тэ одоо үнэхээр энэ хоёр хэрэлдэж байсан юм а гэсэн одоо энэхүү confirmation-ыг энэхүү lip reader хүнээс авчиж байгаа болохоор интернетээр бүр амар юм болсон байгаа. Үнэхээр л энэ хоёр хэрэлдэж байсан юм. Ер нь ингээд тэ гэрлэлтэндээ одоо энэ relationship-тэй бол асуудалтай байдгийн юм байна тэгэл бөө юм бол явцсан. Тэгээ хүмүүс олж мэдмээр байгаа байхгүй тэ. Угаасаа интернетийн хүмүүс чинь бас амар nosy юм чинь тэ. Энэ хоёр юунаас болж хэрэлдсэн юм болоо тэ. Let's dig deeper. Хэтэл бүр улам сайн ухаа тэ. Яг энэ хоёр юунаас болж хэрэлдсэн юм болоо гэд ухаад үзсэн чинь дахиад нэг бичлэг viral болж гарч ирсэн манайхаа. Тэр бичлэг нь болохоор шүү дээ энэ хоёр яг Met Gala дээр байгаа юм заяа. Окей. Яг Met Gala дээр ингээд нэг хэсгэл газар байгаа хгүй бас л яг нөө нэг хевсэн дээр л байгаа Met Gala-гийнхаа хевсэн дээр. За тэгсэн чинь яг нэг амар хэл мэдээллийн ихаан ингээл папараззин тэрийн зогссон байдаг шатаар гардаг хэсэгт нь биш нэг backstage юм шиг л аахгүй нэг арт талд нь юм шиг байна. Тэгсэн чинь харсан чи A$AP Rocky нэг эмэгтэйтэй яриа зогсож байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Rihanna болохоор жоохон наадахын талд нь зогссон. Тэгээ ер нь Rihanna-гийн байж байгаа байдлыг ингээ харангууд нэг жоохон залхацсан ч юм уу те ер нь тэр A$AP Rocky тэр эмэгтэйтэй яриа зогсож байгаа нь Rihanna таалагдаагүй ч юм уу тийм байдалтай ингээд зогсож байгаа харагдаж байгаа хгүй ингээд жоохон ингэсэн жоохон хайлт ингээд харж мараад л за тэгсэн чи яг нэг хүн хурж ирээд Rihanna-гаас асуулт суугаад байгаа хгүй Rihanna сайн юу вэ энэ тэр гэл ингээд юм асуугаад тэгээд Rihanna тэр хүнтэй ярих шаардлагатай болчихж байгаа юм тэгсэн ч гэсэндээ ер нь ингээд Rihanna ард юу болж байгаа тэр нэг A$AP Rocky тэр эмэгтэйтэй яриа зогсож байгаа ингээд жоохон ер нь жоохон ингээл хальт хараад л та ингээл жоохон мэдрээд л байгаа юм шиг дургуй уцаад байгаа юм шиг харагдаж байгаа юм заяа. За тэгсэн чинь ингээд хүмүүс ингээл амар micro analyze хийгээд л та за хин A$AP Rocky тэр эмэгтэйтэй юу хийж энэ гэл амар micro analyze хийгээд л тэгвэл хүмүүсийн ярьж байгаа болохоор A$AP Rocky тэр эмэгтэйтэй дэндүү амар дотн харагдаад байна амар ингээл
Тэ би минд нь хүрээл тэрш мөрч аваад хаа гэж инээж минэгээд нөгөө эмэгтэй ч гэсэн A$AP Rocky-г ингээд хайлт ингээд би минд нь хурж мурж ингээд ярьж марих та тэ тэгж ингээд бөөн яриа гаргасан. Тэгээд хүмүүс бүр ингэж яриад байгаа байхгүй. A$AP Rocky хамгийн эцэст нь тэр эмэгтэйдээ ярьж дуусгачаад call me тэ нат руу залхаараа гэсэн нэг ийм gesture хийгээд call me гэж яг бүр хэлж гинаа. Бүр ингээд тэг яах гэдэг над руу залгаараа хойлоо ингээд уулзаж учрыгээд байгаа ма хайшин тим маягаар ингээд хэлээд штэ энэ төр гэж хүмүүс баахангаа яриа авцсан. За тэгээд A$AP Rocky Rihanna-гийн хажууд хурж ирэнгүүтэй. Гэтэ яг Rihanna дээр очиж Rihanna-та найз охинтойгоо зогсоогүй Rihanna-г алгасангуудаа шууд Rihanna-тай яриадсан бичлэг хийжсэн хүнтэй очиод ингээд уулзаад ингээд яриа авчиж байгаа байхгүй. Тэгэл Rihanna тэр цаана зогсож байгаа нь ер нь л жоохон нэг тийм уралцсан эмэгтэй хүний уралцсан найз охины юм те нүр царай гаргаж ийн гэж хүмүүс одоо тайлбарлсан байгаа интернет дээр. За тэгэнгүүт одоо энэ хоёр бичлэгийг ингээд аваад үзэнгүүт те тэр машинт болох хэрүүлээс нь өмнө ийм зүйл болсон учраас тэр хэвсэн дээр хүмүүс тэрнээс болоод хэрэлцсэн юм байна. Right? Rihanna A$AP Rocky хэрхэн тэр эмэгтэйтэй өөр эмэгтэйтэй ингээ ярилцаад амар ойр дотн байгаа нь таалагдаагүй. Тийм болохоор тэрийг одоо ингээ төвчж жагаад яг Met Gala дуусны дараагаар өөртөөхөө машинд оронгууд те чист намайг таадаггүй үсттэй. Чист тэр эмэгтэйд яриа зогсож ирсэн бидтэй гэдээ одоо хэрүүл гаргаж байгаа юм гэж одоо хүмүүс бодсон байгаа юм. За тэгээ тэр эмэгтэй нь ер нь хэн байсан бэ гэхээр өчтдээ манайхаа Swarovski компани creative director-ын те уран бүтээлийнх нь одоо захирлаар нь ажилдаг Giovanni Engelbert гэдэг ийм эмэгтэй юм байна. За тэгээд энэ нэмэгтэйтэй ингээл яриа зогсож явахт нь л Rihanna дургуутсан юм байл та. За тэгээд бон одоо интернетээр юм болоод энэ хоёроостой дандаа ингэдэг юм байна гэдэг бас нэгэн бичлэгийг гаргаж ирсэн байгаа юм. Дахиж одоо жоохон дээр үе бичлэг. Бүр дээр үе гэх юм юу юм бэ? Хэдэн сарын өмнө болсон бичлэг байхгүй. Тэгээд тэр бол нэрээ бас яг тухайн үедээ бас л viral болж исэн бичлэг л да. Нэг 2-3 сарын өмнө байх гэж бодож байна. A$AP Rocky ч бас ингээд уран бүтээл нэг хөгжмийнхаа уран бүтээлийг карьераа хийгээд явахаас гадна бас амар fashion industry-нд ордог штэ. Тэгээд fashion айгуу дуртай өөрөө бас ингээд загвар зохион энэ төр бүтээж мэтээгээд янз бүрийн fashion show энэ төр хийдэг штэ. За тэгсэн чи яг л нэг тэр A$AP Rocky-гийн зохион байгуулж исэн нэг өөрийнх нь fashion show нь байгаа байхгүй. За тэгээд яг Rihanna угаасаа ойлгомжтой те найз залуугийнхаа fashion show-н дээр ирж одоо үзэх нь ойлгомжтой. За тэгсэн чинь Rihanna ингээл тайзны арт яг шоу болохоос өмнө юм уу эсвэл болоод өнгөрсний дараа юм шиг байгаа юм заяа. Тайзны арт ингээл яваад очиж байгаа байхгүй. Тэгэл ингээ хүмүүс бичлэг хийж байгаа юм. Тэгсэн чинь яг Rihanna тайзны арт яваад очихт нь A$AP Rocky аргашаагаараа зогссон нэг эмэгтэйтэй ингээд яриа зогсож байгаа байхгүй. Зүгээр л яриа зогсож байгаа нэг тийм янз бүрийн те ингээл оо сэрдээд хардаж сэрдээд ах юм бол байгааг зүгээр л эмэгтэйдээ яриа зогсож исэн. Тэгсэн чинь ингээл Rihanna очиод л ингээл poke хийж байгаа аахгүй араас нь ингээл нуруунд дээр нь ингээл цогсож байгаа. За тэгсэн чинь A$AP Rocky ингээл хараад гэл авал амар баясгалан дээр харагдаж байгаа найз өхнийгөө харсандаа те ингээл амар хай гэл ингээд хийж байгаа харагдаж байгаа. За тэгчээ бас нэг арай жоохон хідэн минутын дараах бичлэг байгаа аахгүй. Тэгсэн чинь Rihanna тэр хоёр ингээл нэг газар яриа зогсож байгаа юм. Хоорондоо дахиад л те яг юу ярьж байгаа нь бол сонсогдохгүй ямар ч тийм ори байхгүй байгаа штэ. Ямар ч тэр ингээ яриа зогсож байгаа нь арай жоохон тийм intense conversation шиг харагдаж байгаа байхгүй. Нэг тийм гоё сайхан сайн уу хараа хүрээд ирсэн үү чим гэсэн тийм төрлийн light conversation биш заяа. Жоохон ингээ бас жоохон хоорондоо маргалдаад байгаа юм уу те. Тиймэрхүү conversation шиг харагдаж ирсэн. Тэгснэ Rihanna ярьж дуусаагүй байхтай ч юм уу мэдгүй ингээд ингээ яадаг жоохгүй. Тэд явж байгаа тэр ингээ гаргасан facial reaction тэ facial одоо expression нэг тийм уралцсан л эмэгтэй хүний тэ. Ингээ яадаг дэш нэг эмэгтэйчүүд яадаг үлээ тэ ингээл найзлуудтайгаа нөхөр мөртөө хэрэлцээл ингээл дургуун хөрхтэй гэл яадаг дэш тэ. Нэг тийм маягийн окей. Тэгэл яг ингээл яадаг жоохгүй. Тэгсэн чинь ингээл A$AP Rocky бүр ингээд нэг жоохон сензортой болцсон тэ. Яа яана гэсэн маягтай нэг тийм царай гаргаж ингээд авахгүй. Тэгэл ингээд хүмүүс баахан тэр үед ингээд бичиж сахгүй. Йоо би энэ Rihanna-гийн гаргасан тэр facial expression-ыг бол сайн мэднэ. Эмэгтэй хүнийхээ хувьд бол сайн мэднэ. Яг нөхөртөө уралцсан үедээ би яг ийм царай гаргадгийн гэл. Эрэгтэй хүмүүс ч гэсэндээ орж ирээдэлтэй бичээд л те. A$AP Rocky-гийн тэр одоо гаргаж байгаа царай тэр Rihanna яваад гисний дараа гаргаж байгаа царай нь бол яалтчгүй те. I fucked up. Яа, хэвээ найз охин одоо ууралчлаа би одоо яаж уурыг нь гаргах вэ? Fuck гэж байгаа юм шиг те. Тим царай байна гэдэл хүмүүс амар ингээд юм ярьчихсан байхгүй. За тэгэнгүүт тэр бичлэг одоо дахиж ингээд те энэ Met Gala-ны одоо энэ хэрүүлийн бичлэгээс болоо дахиж ингээд гарч ирээд хүмүүс Rihanna чи ер нь ингээд амар хардаж сэрддэг юм шүү те ингээд A$AP Rocky бол айгүй хардаж сэрддэг юм шиг байна. Гэхдээ A$AP Rocky бас өөрөө жоохон
асуудалтай гарах хаа те. Хүн эмэгтэй хүн бол зүгээр ээж яхад бол ингээл те хүнийг нөхрөө найз залуугаа хардаж сэрдээд байхгүй. Хэрвээ нөхөр нь найз залуу тийм одоо habitтэй бол те зуршилтай араар тавьдаг ч юм уу те жоохон ингээл өөр эмэгтэйчүүдтэй мэтгэндэг ч юм уу те флирт хийдэг эсвэл найз эхнэрийнхаа ингээл ар хөрүүгээр нь ингээл хүн амьтантай октодтой эмэгтэйчүүдтэй юм бичдэг ч юм уу те тийм одоо зуршилтай болвол ингээд эхнэр нь найз охин нь яг тийм одоо хардаж сэрддэг болчдгоо. Тийм болохоор энэ A$AP Rocky их учир байгаа. Тэгээд ер нь Rihanna-гийн араар нь тавьдаг бах. Тийм учраас ингээд Rihanna ингээд эмэгтэйтэй ярьж байгааг нь хараа зогсонгууд уур нь хүрээд ингээд те хэрүүлэгддэг баха гэдэг юм гаргаж ирж ярьж байгаа юм аа. Окей манайхаа. За гэхдээ дахиад л хэлье. We don't know this for sure. Тэ бид нар бол интернет дээр ингээд хүмүүс ярьж байгаа л болохлээс яг үндэ бол бид нар мэдэхгүй шүү дээ. Энэ хоёр яг тэр машин дотор юуны тухай яриад байж исэн эсвэл зүгээр шал өөр юмны тухай те яастаа сайхан гэртээ очиж амрах юмсантай хоёлаа гэд эсвэл одоо хүүхдүүдийн тухай ярьж байгаа ч юм уу те эсвэл маргааш юу болох тухай ингээд төлөвлөгөөнийхөө тухай ярьж байгаа ч юм уу эсвэл зүгээр Met Gala дээр юу болсон тухай те өөстө тэр ингэсэн шүү те тэр тэгсэн шүү те гэд ярьж байгаа ч юм бэлээ who knows we don't know that те тийм болохоор та нартай дахиад сануулхад бүрэн бүтэн шууд битгий ингээд энэ одоо яригдж байгаа юм итгээрэй те үнэнч байж болно үгүйч байж болно. Окей, ерөн зүгээр интернетийн ярьж байгаа интернет дээр ихэнх хүмүүсийн ярьж байгаа зүйл бол ийм байна. Окей. За манайха Rihanna-гийн талаар бас ярих нэгэн өөр ховж байна. Энэ Met Gala дээр болж өнгөрсөн. Тэр нь болохоор A$AP Rocky-тай холбоотой биш. Tyla-тай холбоотой. Окей. Дуучин Tyla-тай холбоотой. За би түрүү хэлснээр яг тэр бичлэг байсан ингээд Met Gala-гийн тэр backstage юм уу те тэрний тайзны ардч байсан юм уу нэг ингээд A$AP Rocky тэр нөө Swarovski-гийн эмэгтэйтэй ингээд яриа зогсож исэн чи Rihanna тэнд ингээд жоох ууртай ингээд дургуйцсан зогсож исэн ингээд тэр үед нь бас хэн байсан бэ гэхээр Tyla. Окей. Гэтэ Tyla ерөөсөө A$AP Rocky энтертэй яриа зогсож байгаа биш. Окей. Tyla жоохон өөр талд нь ингээд зогсож байгаа байхгүй жоохон ард хойно. Окей. Тэгээ зүгээр камеранд өртсөн байгаа юм. Ингээд зүгээр ингээд номхон ингээд зогсож байгаа байхгүй ингээд жоохон хол ингээд Rihanna харцсан зогсож байгаа байхгүй. За тэгсэн чинь хүмүүс тэрийг харчаад Tyla-г олж харчаад oh my god Tyla-г харалтаа зарим хэсгэнтэй ямар өрөвдөлтэй юм бэ Tyla манай Tyla-г ингээд Rihanna тоохгүй ингээд албаар ингээд snap хийгээд snap хийгээд чинь ингээд дургуйцаад ингээд албаар тоохгүй инкийг хэлээд байгаа шүү дээ. Тэнгүүд манай Tyla ингээд Rihanna snap хийчихсэн мэн хөөрхийн тэр зогсож байгааг нь хараачтай гэж мэгээд л заяа. Тэгэл яг тэр нөө Tyla-г ингээд нэг хөөрхийн амт нэг номхон зогссон нэг тэр зургийг ингээд баахан скриншот хийгээл баахан комент TikTok-ын комент энтерээр ингээд цацаж мацаад л заяа. Бөө юм болсон. Хөөрхийн амтан Tyla энэ гэдэг л заяа. За зарим хэсэг нь болохоор Rihanna-гийн фэнүүд болохоор тэ юу гэсүгийн ямар албатай те ямар албатай Tyla-тай ярих Rihanna тийм ямар ч аль байхгүй те Rihanna Tyla ямар ч тийм ярих өргүй те гэж ярьжсэн хүмүүс байсан. Зарим хэсэг нь болохоор те ерөөсөө ч тэгэж Rihanna Tyla ингэж snap хийсэн дургуутсан юм албаар тоохгүй байгаа ч юм уу тийм харагдахгүй байна. Rihanna-гийн хамаг анхаарал нь өөрийнх нь baby дайраа дээр те A$AP Rocky дээр энэ одоо яагаад энтэй яриад байгаа юм болоо гэсэн л өөр юмд анхаарал нь төвлөрсөн байхад Rihanna тэр Tyla-г ардталтан зогсож байгааг мэдээчгүй. Тэгээ тийм байхад худлаа ингэж хүмүүс юм гаргаж ирж ховж ярьж ингээд бөөн бас ингээд талтсан юмнууд болсон байхгүй юу. За тэгээ энэс нь болоод дахиад бөөн одоо өөр одоо нервүүд өгүүлэмжнүүд гарч ирж байгаа юм. Rihanna угаасаа Tyla-д дургу тэ ерөөсөө дургу. Тийм болохоор ярих албатай ч биш энэ төр гэж заяа. За тэгэнгүүт хүмүүс болохоор үгүй Tyla чинь ингээд хөрхийн амтаа бүр карьерээ эхлсэн цагаас л хойш те миний хамгийн хайртай дуучдын те artistуудын нэг бол өстой яалтчгүй Rihanna гэж амирх ярьдаг байсан юм байл. Угаас тэр нь бол үний юм байл. Айгүйх ярьцлагууд дээр те ингээл хүмүүс суулуу чиний одоо ингээ inspiration авдаг хайртай дуучид чинь хэн бэ энэ төр гээл тэнгууд Michael Jackson гэж хэлдэг. За тэгэл Rihanna гэж хэлдэг. Тэгэл ер нь маш олон тохиолдлууд дээр Rihanna-гаас motivation авдаг, Rihanna дуртай энэ төр гэж ярьж исэн юм байл. За тэрнээс нь энэ ярьцлагуудаас нь болоод бас айгүйх олон хүмүүс одоо ялангуяа Rihanna-гийн фэнүүд бол те өөстө Tyla Rihanna-г дуурайхаа ядчихдаг. Тэ Rihanna-гийн одоо яг карьерийнхаа эхэндээ ямар байдаг байсан бэ гэдэг нэг Umbrella-г дуулаад гарч ирсэн эсвэл Ponder Replay гэдэг те тэр дуу муугаа ингээд дуулаад гарч ирж явах үеийг нь яг ингээд Tyla яг дуурайх гэдэг
ингээл өмсөж байгаа outfit энтрүүд нь ч гэсэндээ тэ Rihanna-гийн одоо карьерийнхаа ихэнд өмсөжсэн хувцснуудыг ингээл адилхан дуурайж өмсөж энтрэл гэд бас тэр хоёрыг аюу харьцуулдаг байхгүй Tyla Rihanna хоёрыг. За тэгээд бөө юм болсон ч манайхаа Tyla маргааш өдөр нь одоо энэ баахан яриа ингээд те юу интернетээр гарч ирсний дараагаар нь Tyla маргааш өдөр нь гарч ирээд бичлэг хийсэн байгаа. Бичлэг хийгээд өөрийнхөө TikTok дээр оруулсан. За тэрэн дээр болохоор те хэлж байхгүй guys те манайхаа би ингээд Rihanna-тай өнгөрсөн жил уулзж исэн гэж аахгүй өнгөрсөн Met Gala-дээр ингээд уулзж исэн. Тэгээ би ингээ өөрөө явж очиод тэ ингээ Rihanna л очиод ингээ hi гэд ярьсан чинь тэ Rihanna зүгээр айгүй sweet байсан тэ айгүй хөөрхөн байсан. Гэхдээ над руу ингээ хариу хэлээд тэ hi гэд одоо сайн уу гэд буцаагаад хэлсэн гэж аахгүй. Гэхдээ ингээ яг дахиад Tyla эргүүлээд ингээ өөр юм ярих гад байжсэн чинь Rihanna хэлсэн яна уучлаарай тэ my baby dad is calling me тэ намайг манай одоо хүүхдийн эцэг тэ намайг дуудаад байна гэд хэлсэн гэж аахгүй одоо би явахгүй болохгүй одоо A$AP Rocky намайг дуудаад ингэж хэлсэн юм шиг байна. Тэгээд ингэ яваад гисэн гэж аахгүй. Тэрнээс гэтээ тэглээгээд одоо Tyla намайг тэгсэнгээ бодтоо ингээ намайг хаяа явцсан гэ бодтоо гэсэн тийм байлаа хэлээгүй зүгээр ингээ би яваад утсан чи айгүй аятайхан гоё хөөрхөн надтай адилхан те ингээ хай гэд над руу буцаагаад сайн уу гэ хэлсэн. Гэтээ ингээ цаашаага яриа өргөлүүлэх боломжгүй байсан. Яагаад тэгэхээр occupied байсан те өөр юмд одоо анхаарлаа төлөөлчихсэн байсан болохоор ингээ хүн амьтанд дуудаад явах цаашаага явахаас өөр аргагүй болчихсон. Тэгэхээр ингээ бит хоёр яриагаа өргөлүүлж чадаагүй гэж хэлсэн. Тэгээ энэ жилийн хувьд болохоор ингээд яг тэр бичлэгэн дээр гээд яг тэр бичлэгийг ярьж байгаа байхгүй. Би ингээд Rihanna л очихыг ч хүсээгүй би ингээ Rihanna-гийн тэр хавьд ингээ байжсан гэж аахгүй. Одоо энэ хевсэн дээрээ гарахтаа ингээл нэг очроор гардаг штэ тий. Тэгээ өөрийг нь хүмүүс дуудахыг хүлээгээд одоо за одоо хевсэн дээр чинь гарах цаг чинь болсон шүү Tyla гэж хэлхийг нь хүлээгээд ингээ зогсож исэн гинэ. Тэгээд Rihanna-гийн арт ингээд номхон зогсож исэн юм байна лээ окей. Тэгээд ингээ зогсож исэн тэгээд харахад бол ингээ Rihanna урталт нь байсан. Гэтэ би ингээ явж очиод яриа одоо өрнүүлэхийг хүсээгүй. Яагаад вэ гэхээр Rihanna бас энэ удаад айгу occupied харагдчихсан гэж аахгүй. Айгу аль үшээ бас ингээ завгүй өөр юм юмд анхаарлаа хандуулчихсан байсан юм шиг харагдсан. Тийм учраас би ингээд угаасаа явж очиод ингээд тэ хаа энэ төр гээд яриа өрнүүлэхийг хүсээгүй. Хэрв бит хоёр ингээд яг үнэхээр одоо ирээдүйдтэй боломж гараад ингээд хоорондоо ярилцах цаг боломж олдох юм бол би яг ингээд моментийг нь тааруулж байгаа. Тэ яг гой цаг мөчийг нь тааруулж байгаад айгүй гой хоёулаа ерөөсөө айгүй тийм өөр юм цатаарчихсан байсан үед биш айгүй гой тайван завтай үедээ ингээд гой уулзаад Rihanna-тай ярилцахыг хүсдэгэ. Тийм болохоор би энэ удаад очиж ингэж тэ яриа өрнүүлэхийг ч бодоогүй гэдэг зүйлийг ингэж Tyla хэлсэн байгаа. За тэгэд ингэж ярьсан чинь хүмүүс улмал тэ Rihanna ч угаасаа л ийм гар юм байна те Rihanna угаасаа бүр ингээд Tyla дургу юм байна. Тэгэж нөгөө өнгөрсөн жилийн Met Gala дээр яна манай хүүхдийн эцэг намайг удаад ингээд яваад өгсөн нь бол угаасаа албаар байсан. Угаасаа тэгэл хүнтэй зүгээр зогсоод нэг ганц 2 минут ярьчихад яахав те бүр ингээд манай хүүхд хэцэг дуудаад нэг гэж явж авч байгаа нь угаасаа албаар байсан. Угаасаа албаар Tyla-тай ярихыг хүсгүй байгаа болохоор тэгж явсан байгаа энэ төр гэдэл бөө юм болсон. За тэгээд энэ одоо яриа нь бүр хурцсан. Одоо ингээд Rihanna Tyla хоёрыг ингээд юу яагаад байгаа байхгүй тэмцэлдүүлээд байгаа гэсэн үг. Тэгээ бүр талцуулсан Tyla-гийн фэнүүд ингээд танаа Rihanna ч татархаж байгаа байхгүй. Одоо ийм сайхан залуухан ийм гоё хүүхэн гараад ирчихсэн болохоор одоо ингээд өөрөө хөгшөрсөн болохоор тэ ингээд хинч тоохгүй дуу муугаа чихээ бэлдсэн юм болохоор ингээд угаасаа Rihanna атархаад байгаа нь ойлгомжтой шүү дээ Tyla энэ гэж мэгэдэл цаа. Тэнгүүд нөгөө Rihanna-гийн фэнүүд болохоор юу яриад байгаа юм бэ? Танаа Tyla ч юм бол хизээч Rihanna гүцгүй тэ Rihanna бол хийх юм хийгээд одоо бүр ингээд тэрбомтон болчихсон ийм Tyla гэсэн юм тоохчгүй тэ Tyla-гийн насан дээр байхдаа Rihanna бүр Tyla-гаас илүү хөөрхөн хэдэн зуун мянган дахин хөөрхөн байсан энэ гал фэнүүд нь алдчихж байгаа гэсэн энэ хоёрыг ингээ харьцуулаад. За тэгсэн чи одоо энэ хүү одоо драманд хэрүүл оруулна гэх юм уу тэ бүр амар буцалсан зүйл нь юу вэ гэхээр Rihanna яг өөрийнхөө Instagram дээрээ Met Gala хэрхэн бэлдсэн бэ гэж тэ бараг нэг get ready with me шиг нэг тийм баахан өөрийнхөө Met дээр авахсан зураг мурагнуудыг хэрхэн хувцалж байгаа энэ төр гэл зураг мураг бичлэгнүүдээ ингээд нэг болгоод нэг пост болгоод оруулсан байсан байхгүй юу. За тэгэхдээ ямар дууг ашигласан байсан бэ гэхээр штэ тэрхүү постн дээрээ Ayana starring Who's That Girl гэдэг нэртэй энэхүү дууг ашигласан байхгүй юу. За тэгэнгүүт хүмүүс энэ бол зөв яалтчгүй Rihanna Tyla хандаж shade хийж байна гэж бодсон байна. Яагаад вэ гэхлээр өчтөд манайхаа Ayana Star биш юм биш манайхаа sorry.
Arya Star гэдэг одоо дуучны Who's That Girl гэдэг энэхүү дууг ашигласан байгаа юм байна. Яагаад энэнийг shade гэж бодож байгаа вэ гэхлээр Arya Star гэдэг дуучин нь яг одоогийн байдлаар хөгжмийн индастринд яг Tyla-гийн direct competitor гэж явдаг юм байна. Яг Tyla-гийн өрсөлдөгч нь гэж явдаг юм байна. Яагаад гэхлээр Tyla чинь South African те ингээд өмнөд Африкийн гаралтай дуучин залуухан эмэгтэй дуучин маа. Ер нь pop төрлийн тэгээд нэг African beatтэй. Хэдийгээр яг pop жанраар явдаг ч гэлээдээ яалтчгүй нэг арталт нь ашигладаг битнүүд нь Afro beatнүүд эдэг шүү дээ. Одоо Water гэж дуугийн сонсоод үз Chanel ч байна. Дандаа Afro beatнүүдийг ашигладаг. Тэгээд Arya Star гэдэг дуучин чинь бас Африкаас гаралтай. Яг өмнөд Африк биш л те South African бол биш Nigerian буюу Нигер улсын байгаа хгүй юу. Nigerian одоо ийм улсын дуучин учраас тэг бас адилхан хинтээ Tyla-тай адилхан ойролцоо насны залуухан эмэгтэй дуучин байгаа юм. За тэгэл адилхан төрлийн жанрын дуунуудыг хийдэг те pop дуу тэгээд Afro beatнуудыг ашигладаг. Тийм болохоор энэ хоёр ингээ яалтчгүй ингээ direct competitor болчихж байгаа мэл да өрсөлдөгч нар ингээл угаасаа л хүмүүс айгүй ингэж шинээр төрөн гарч ирж байгаа дуучдыг харьцуулах дуртай шүү дээ. Одоо чинь Britney Spears, Christina Aguilera хоёрыг урд нь дээр үе яадаг байлаа те. Хинч химбэ. You know what I mean. Яг одоо шууд ингэ хэлж чадахгүй юм те. Гэхдээ та нар бол мэдж байгаа хүмүүс ер нь айгүй харьцуулах. Одоо Prince, Michael Jackson хоёрыг хүртэл ингээл хүмүүс харьцуулаад л ингээл алцуулдаг байсан шүү дээ те. Тэрнтэй л адилхан байгаа байхгүй. Тэгээд Arya Star, Tyla хоёр ингэж амар харьцуулдаг юм байна. За тэгэнгүүт угаасаа Rihanna тэрийг мэдж байгаа тий. Угаасаа бүх индастригийн хүмүүс энэ хоёрыг бол өрсөлдөгч нараа гэдгийг мэдж байгаа учраас албаар Rihanna би Tyla-гийн талд биш хийн тэр одоо тий. Би одоо Arya Star-ын талд гэж байгаа юм шиг Arya Star-ын дог албаар ашигласан байна гэж хүмүүс бодож байгаа. За тэгээд ялангуяа тэр Who's That Girl гэдэг дууг нь ашигласан учраас тэр чинь одоо юу гэсэн үг вэ гэхээр тий. Тэр одоо хин гэдэг охин бэ гэсэн утгатай дуу штэ тий. Тийм үг байгаа юм. Гэтэ яг юу нь болохоор энэ дууны утга нь болохоор яг тэр одоо ямар охин бэ гэсэн одоо тийм утгатай дуу биш нөө Who's That Girl гэж Missy Elliott-ийн дуу байдаг шүү дээ. Ер нь нэг тиймэрхүү утгатай тий. Тэр ямар гоё охин байгаад байна гэсэн одоо утгатай дуу байгаа шүү дээ. Уул нь бол нэр нь. Гэхдээ хүмүүс болохоор энийг shade гэдэг утгаар нь авч үзэж байгаа байхгүй юу гэж байна гэхээр тий Rihanna баг Tyla тандаад тий. Одоо миний араасгүйгээд надтай ярих гад ингээд хошгороод хөөрөөд байгаа тэр охин одоо хин юм бэ? Who's That Girl? Гэсэндээ нэг тийм bad connotationтэй тийм муу утгаар нь одоо Rihanna ашиглаж албаар Tyla руу shade хийж ин гэж бодсон байгаа юм аа. Тэгээ ер нь Rihanna-гийн фэнүүд ярьж байгаа нь болохоор угаасаа Rihanna Arya Star-т дуртай гэдгийг айгүй олон удаа ингэж те илэрхийлжсэн гэсэн ингээл Arya Star-тай ингээл тэрвэрлдэж мөрөлдөл те. Тийм болохоор магадгүй Arya-гийн яг competitor өрсөлдөгч нь Tyla гэдгийг мэддэг учраас албаар Rihanna те нэг Tyla-тай холбоо үүсэхгүй байгаа юм шиг байж магадгүй юм. За гэхдээ ямар ч байсан одоо зарим хүмүүс бол ингэж бодож байгаа. За ингээл заримдаа ингээд шинээр төрөн гарч ирж байгаа залуу дуучтай ингээд арай жоохон те одоо legend аль үшний legend болчихсон те домог болчихсон ийм дуучтай ингээд амар харьцуулаад алцуулаад байдаг. Одоо чинь Mariah Carey, Ariana Grande хоёр те нэг Ariana Grande-гийн vibe амар high те ингээд pitch тэ айгу дээдэнгээр гэж ингэж мингдгийг нь Mariah Carey яг тэгдэг байсантай ингээл харьцуулаад л тэ Ariana Mariah дуурайгаад энэ төр гэл бахан алцуулдаг байсан шүү дээ тэ тэгж жагаад тэгэл Mariah чинь бас ингээл ганц хоёр удаа Ariana who's Ariana энэ төргээ хэлчихсэн тэ тэгж мэгж жагаад маш олон жилийн дараагаар Ariana Grande, Mariah Carey хоёр ч ингээд нийлээд хамтдаа ингээд зураг мөрөг авахуулаад нэг тийм хөөрхөн юм үүсгэсэн шүү дээ харилцаа. Тэнгүүд одоо хүмүүс бол Tyla, Rihanna хоёрыг тэгж байгаа ч гэлээ бас нэг хэдэн жилийн дараа энэ хоёр хамтдаа гарч ирээд collab хийгээд дуу муу хийх ч юм уу эсвэл хамтдаа тэрвэрлж мөрөглөө зураг авахлах ч юм уу who knows. Тэгээ ер нь бол industry энэ Hollywood industry ер нь нэг эмэгтэйчүүдийн хооронд нэг алцуулах юм зөндөө гардаг. Тэгээд цаашдаа зүгээр болох байх хантер гэдэг хүмүүс бас ярьж байгаа юм байна лээ. За нэрээ тэр яг манайхаа Rihanna-гийн талаар ингээд хамгийн сүүлд ярих гэж байгаа нэг зүйл маань юу вэ гэх юм бол хальт оруулчихад Rihanna, Beyoncé хоёр бүр айгүй их одоо hate гэх юм уу? Яг hate гэхгүй маяг үзэн ядалт гэж бол хэлэхгүй юм байна. Rihanna, Beyoncé хоёрыг ингээл айгүй хүмүүс зүгээр ингээд юу яагаад troll хийгээд байгаа. Интернет дээрх troll хүмүүс айгүй troll хийж жоохон доош нь хийгээд байгаа заяа. Met Gala дээрх одоо тэр lookness нь болоод. Яагаад вэ гэхээр одоо
Rihanna ч тэр Beyoncé ч тэр ингээл өөртөөхөө ингээл Instagram дээр ингээл зураг тавьж байгаа шүү дээ. Яг Met Gala-д оролцсон зураг мурга ингээл тавиал. Тэнгүүд амар ингээд ер нь үгүй яаж ч бодсон Photoshop хийчихсэн зургнууд л байгаа байхгүй юу? Жохон ингээл засч масаал арьс марсаа илүү гоё болгоцсон те ингээл илүү snatch энэ төр болгоцсон юм уу тийм жохон засварлчихсан зургнууд байгаа. Тэрийг л тавьж байгаа шүү дээ те. Ер нь бүхэл одод тэгдэг штэ. За тэгсэн чинь яг тэрийг нь харьцуулаад одоо яг одоо ярьслага өгж явахдаа ч юм уу энэ хоёр хоёлаа улаан явсан дээр ярьслага өгж явах энтертэй үеийнх нь бичлэгүүдтэй ингээ харьцуулаад өөрсдөө онлайн дээр тавьдаг зургнууд нь яг жинхэнэ байгаа байдал нь гээд. Тэгээ ямар муухай хөгшрөө вэ? Нэг л айгүй хөгшин тэ буланд юу зардаг. Дахианы мах те шарсан дахиан маханы мах зардаг нэг хар юунууд байдаг аавгагчнөр байдаг тэднэртэй адилхан л болж те яаж ч утсан те ингээл хар хүмүүс хөгшөрхөөр эмгтээчүүд нь ийм л болох юм даа энэ гэл бүр айгүй амар тийм юмудаар ингээд юмнуудыг хүмүүс интернет дээр ярьж байгаа заяа. Тэгээ зарим нь бол яг яалтчгүй юу атмаа дэндүү Photoshop хийгээд тэр нөгөө харьцуулж байгаа зургнууд нь ямар царимуутай юм бэ гэж харуулж байгаа жинхэнэ дүр төрхөн гэсэн тэр харуулж байгаа зургнуудыг нь улам ингээд Photoshop хийгээд бүр улам амар давхар ирүү мөрөөтэй болгоцсон ч юм уу те албаар нэг ингэж улам амар царайтай болгоцсон байхгүй тэр мэрийг нэг хажууд нь харьцуулж тавиад харалтаа энэ төр гэж тэгж байгаа. Тэгээ яг уу яалтчгүй тэр өөртөөхөө юун дээр Instagram дээр тавьсан зураг нь тэр өөртөөх нь байгаа байдалтай жинхэнэ байгаа байдалтай нь харьцуулахад бол өөр л байсан л да тий. Гэхдээ арайч тэр хүмүүс тэгж амар Photoshop хийгээл муухай царайтай болгоод байгаа те бол харьцуулахад арайч тийм амар бол биш. Гэхдээ хүмүүс бол ингээл айгу муухай хандж байгаа. Тэгээ би бол те Rihanna-гийн хувьд жишээ нь 3 хүүхэдтэй айгүй ойрхон төрүүлсэн штэ. Бараг ингээл хүүхдэд төрүүлэл жоохон байж галж ирмсэн болсон. Тэгээ 3 хүүхдэд ингээл жоохон зайтай ингээд төрүүлчихсэн. Тэгэхээр одоо тэ эмэгтэй хүн хүүхд төрүүлэхээр айгүй их ингээл юм өөрчлөгддөг штэ тэ. Тийм байна. Beyoncé-гийн хувьд ч гэсэндээ за яг хүүхдэд төрүүлээд тэ хамгийн сүүлийнхаа одоо тэр 2 ихрээ төрүүлээд бол бас нэлээд олон жил болж лээ л да тэ 7-8 жил 6-7 жил болж байгаа хаа. За тэгсэн ч гэлээдээ Beyoncé ч бас 44 настай эмэгтэй тий бас ингээл хүн хөгшөрч болно үсттэй гэж хэлмээр байгаа байхгүй тий бүр хүмүүст хөгшрөх боломжийг нөхгүй айгу сонио би ингээ хүмүүс интернетээр хүмүүс гаагцаад байхгүй хүмүүс ингээ тий одод мессаж хийлгээд хөгшөрч явахдаа ингээл мессаж хийгээ юм хамаа татуулчингууд ёо ёстой нийл хуурамч пластик болоод ахын тий ёстой хөгшөрхөөс айгаад байдаг энэ ододтой сонин мэн бла 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 гэл амар мессаж хийлгэснийг нь шүмжлээд байдаг мөртлөө яг ингээд хөгшрөөд те ингээл өвчлөө тэгээ гараад ирэнгүүд яана одоо царай модтай болчих штэ энэ төр гэл трол хийгээд л бүр яах гээд байгаа яалах гээд байдгийн вэ гэмээртэй айгу хэцүү тэгээ ямар ч гэсэн хөрхи Beyoncé Rihanna хоёрыг бол амар трол хийж байгаа байна лээ яг энэ Met Gala-наас болоод за байж байгаараа манайха хэрв насанд хүрээгүй хүүхдүүд үзэж байгаа бол төр гарч байгаарай. Ягаад гэхээр ах эгч нартай нэг юм ярих гэж байна, окей? За тэгэхээр одоо манай томчууд үлдчихсэн байгаа дээр та бүхэндээ маш гоё мэдээлэл хүргэх гэж байна. За 21-р зуунд 2026 онд ийм орчин үе болцгоод байхад уйдгартай бэлгийн амьдралтай байгаад байж болохгүй манайха. Одоо сексийн талаар ярихлаар, интимate асуудлуудын талаар ярихлаар айж ичиж нуугддаг цаг цаан чинь хоцорсон. Харин ч илүү ихийг олж мэдэж авч бэлгийн боловсролоо нэмэх хэрэгтэй. Өнөөдөр та бүхэндээ Oblis брендийг танилцуулж байна. Oblis брэнд нь хосууд эрэгтэй эмэгтэй хүмүүст зориулсан өөрийгөө улам олж таньж мэдэх, бэлгийн амьдралаасаа бүрэн таашаал авах, хосын харилцаандаа шин сонирхолтой мэдрэмж нэмэгдүүлэх зорилготой нийт 16 төрлийн насанд хүрэгчдийн тоглоомуудыг худалдаалдаг байгаа. За тэгээ хаанаас худалдаа авалт хийх вэ гэхээр Imons-ийн насанд хүрэгчид тоглоомцснээс бүтээгдэхүүнээ сонгоод бүтээгдэхүүнийхээ бүрэн мэдээллийг аваад онлайнаар захиалга хийгээд 24 цагийн дотор хүргүүлээд авах боломжтой. За тэгээ хэрв та нар маань одоо хүртэл иймэрхүү зүйлүүдээс айж ичдэг бол санаа зовдөг бол энэхүү бүтээгдэхүүн маань маш тийм нууцлаг савлгаа бодолтой очдог байгаа. Imons гэсэн саарл битүү удаатай хүргэгддэг учраас та хинээс ч санаа зовоод авах хэрэггүй. Тэр битгий хэл хүргэлтийнхаа хүнээс ч санаа зовох хэрэггүй. За тэгээ миний үзэгчдэд зориулаад хямдрал явагдаж байгаа. Та бүхэн маань Secret 20 гэсэн энэхүү хямдралын кодыг ашиглаад 20% хөнгөлтийг эдлээрэй. За тэгээд насанд хүрсэн 2026 онд орчин үед амьдарч байгаа хүмүүс байна да. Айж ичээд санаа зовоод байлтгүй бэлгийнхаа таашаал дээр анхаарч бэлгийнхаа амьдралыг улам сонирхолтой болгоцгоо. За манайхаа одоо хэдүүлээ Met Gala-гийн тухай дараагийнхаа драма руу орцгоё, ховж өрөөгөө орцгоё. За тэр нь юу вэ гэхлээр Rachel Zegler-ийн тухай байна. Нөгөө нэг Disney-гийн live action
Snow White-ийн дүрт тоглосон Rachel Zegler. Тэгээд тэр нөгөө нэг Snow White гэдэг киноч бүр ямар амар бүтлгүй кино боллоо да. Тэгээ гарсан цагаас хойшлцдаг. Бүр гарахаасаа ч өмнө те амар ингээл хүмүүсээс шүүмжлэл аваад айгүй муу кино болсон ингээл айгүй бага үнэлгээ аваад бүү юм бас. Тэгээд ер нь бол тэрийг бол Rachel Zegler-ээс болсон гэж боддог штэ. Тэгээ энэ жүжигчнээс болсон гэж тэгээ энэ жүжигчин чинь бүр айгүйх ингээ хейтэн дээр авч исэн. За тэгсэн чинь Rachel Zegler энэ удаагийн Met Gala дээр ирээд дахиад хүмүүсийн догдох болсон байна. Яагаад вэ гэхээр манай үзэгчид аль үшнээ бас харцсан л лээ. Айгу тэр Met Gala-гийн бичлэгийн доорх комментуудыг харж ирсэн чинь яагаад тэр Rachel Zegler-ийн тухай ингээ амаа сонирн болгоод байгааг яриаггүй юм бэ гэж тэгжсэн. Тэгээ одоо ярих гэж манайхаа та нар бас харсан байх гэж бодож байна аль үшнээ. Ингээ зураг авахулж байхдаа те ингээл янз бүрийн поз энэ хийдэг штэ те ингээл одод чинь ингээл ийштэй шаараал oh Kim look over here look over there гэдэг ийштэй шаараал зураг мөрг авахулаад л ингэж мэгэл те. За тэгсэн чинь Rachel Zegler болохоор зүгээр бусад одууд шиг биш ээ. Rachel Zegler бол бусад одууд шиг зүгээр ингэж зураг авахгүй. Rachel Zegler болохоор өөрийн гэсэн signature jaw movement-тэй заяа эрүүний хөдөлгөөнтэй тэр нь болохоор та нар сонсноо ирүү амир гэд мултарсан уу юу? Oh my god. Rachel Zegler ингэдэг заа. Би Rachel Zegler шиг тийм мундаг хийж чадахгүй л юм л да. Та нар зүгээр л одоо энд оруулж энэ харж байгаа бах те. Ингээд ирүүгээл ингээл амир хөдөлгөөдөг. I don't know why. Яагаад вэ гэдгийг бол хинч мэдэхгүй манайха. Тэгээ бүр хүн ингээ айгүй хүмүүстэй интернетээр яагаад ингэж эрүүг хөдөлгөөд юм болоо? Яг ямар учиртай юм болоо? Тэ яг ямар шалтгаантай юм болоо? Тэгэхээр яадаг юм бол ингээ зураг нь гоё гардаг юм болоо яадаг юм болоо гэдэг бүр амар extremely тэгж хөдөлгөөд заяа. Тэгээ энэ бол анхны удаа биш шүү дээ. Би бол энийг анх удаага ингэж яриаг байна. Та нар сайн санаж байгаа бол Rachel Zegler-ийн тухай би бас нэг удаа ярьж байхдаа юу аль ч ивент дээр байлаа бас нэг улаан явсны ясал дээр байсан тий. Бас л ингэж хөдөлгөөдсөн шүү дээ. Бараг Met Gala өнгөрсөн жилийн Met Gala байсан болоо. Өнгөрсөн жилийн Met Gala дээр ярьжсэн байж магадгүй шүү. Бас л ингэ амамаар ингэж хөдөлгөөдсөн. Тэгээ бас одоо юу болж байсан шүү дээ. Догдох болж исэн. Тэгээ тэрийг энэ хөдөлгөөнөө энэ эрүүнийхээ ингэдэг хөдөлгөөнийг бас юун дээрээ хүртэл хийсэн гэдэг аахгүй юу? Snow White гэдэг тэр кинон дээрээ хүртэл хийсэн гэдэг нэг хэсэг дээрээ нэг син дээр ингэсэн нэг тийм зураг яваад байдаг. Та нар харж байна. Ингэсэн. Тэгэл энэ хүүхэн ч одоо солиотой юм би яад ингэ эрүүг ингэдэд ингээл хүмүүс баахан кинон дээр ч тхийн улаан явсны ясал дээр ч тхийн те шоолоод байдаг. Тэгсэн чинь энийг бас дахиад хийсэн байлээ. Тэгээ бөө юу болж байгаа доогдох уу. Гэхдээ хэдийгээр ингээд те ийм одоо эрүүнийхээ хөдөлгөөнөөс болоод доогдох уу болж байгаа ч гэлээ те Rachel Zegler-ийн өмсөн хувцас нь бол айгүй гоё байсан. Яг сэдвтэйгээ холбогдсон тийм гоё хувцас өмсөн байсан. Хувцсны талаар хэдүүлээ хальт яриад байгаа. Яагаад вэ гэхээр та нарууд харж байгаа хотод ингээд цагаан даашин зөмсчихсэн байгаа. Тэгээд дээгүүрээ болохоор даашинсныхаа дээд тал нь болохоор яг тийм корсеттэй юм шиг ийм оруулахтай байгаа байхгүй юу. Тэгээд ийм юу мөрөн гарчихсан. Ер нь айгүй гоё даашин зайсан. Тэгээд хамгийн гол одоо accessory нь болохоор тэр нүдээ ингээд боочсон. Тийм нэвт харагддаг тийм sheer альчуураар ингээ нүдэ бочсон байхгүй blindfold хийчихсэн. За энэ нь болохоор Paul Delaroche гэдэг энэхүү алдартай зураачийн 1833 онд зурж исэн The Execution of Lady Jane Grey гэдэг ийм алдарт одоо уран зургийг reference хийж одоо recreate хийсэн юм байна. Окей. За тэгээд энэ нь болохоор одоо тийм энэ уран зураг нь болохоор Jane Grey гэдэг одоо энэ нэмэгтэйг алах гэж байгаа цаазаар авах гэж байгаа үеийнх нь тэр зураг юм байна л да. Тэгээд яг тэр зурагных нь reference нь бол яг л харагдчихлээ. Яг тэр уран зурган дээр ингээ нүдийг нь боочсон байдаг юм байна лээ. За тэгээд энэ уран зураг нь яг ямар утгатай зураг вэ гэхээр энэхүү Lady Jane Grey гэдэг энэ охин нь болохоор одоо Англиг төр хугацаагаар ингээд өсвөр насндаа байхдаа бүр жоохон байхдаа өсвөр насндаа байхдаа Англиг 9 хоногийн туршид ингэж rule хийжсэн байна л да. Одоо Английн хатан хаан болчихсон байсан юм шиг байгаа юм. Яг хатан хаан нэг альбаас хатан хаан болсон мó үгүй юм ямар ч гэсэн ингээд юунд гарчихсан, throne дээр гарчихсан. Тэгээд эрхийг нь авчихсан. Ингээд 9 хоногийн туршид Англиг удирдахжсэн юм байна. За тэгээд 9 хоногийн дараагаар өөрчлөгдөөд тэр захиргаа нь одоо өөрчлөгдөөд ч юм уу те. Тэгээд одоо өөр хүмүүсийн гарт одоо удирдлага нь очсон юм байна л да. Тэгэнгүүт тэр шинээр удирдлаган дээр гарсан хүмүүс нь Lady Jane Grey-г цаазаар авах
ялыг тогтоосон юм байна. За тэгээд ингээд энэ хараас ингээд айгуу тийм залуухан охин байгаа байхгүй те угаасаа өсвөр наснд байсан гэсэн энэ жоохон охиныг ингээд цаазаар авч исэн юм байна. За тэгээд ийм уран зураг байдаг юм байна. Тэгэнгүүт энийг одоо Rachel Zegler ингэж recreate хийсэн юм байна. Тэг ер нь бол энэ хувцаараа хүргэж байгаа мессеж энэ тэр цаанаа хүргэж байгаа мессеж энэ ингээд одоо юу ямар ч юм гин буруугүй тэ innocent ийм эмэгтэйчүүдийг ингэж society-гаараа ер нь нийгмээрээ ингэж одоо буруутгаж юм бурууг тохожтэй ингэж алдаг ч юм уу эсвэл ингэж тэ байхгүй болгодог гэсэн одоо тэр нэг мессеж хүрэх гээд байгаа байхгүй яагаад гэвэл тэр уран зураг нь бол тийм учиртай учраас тэгээд тэгэхээр одоо энэ хувцаараа хүргэж байгаа мессеж нь айгүй гоё байсан. За түүнээс гадна тэр яг харуулсан ер нь тэр өөрөө бол айгүй гоё харагдчихсан аутфит энэ бүгдээр айгүй гоё харагдчихсан боловч яалтчгүй тэр айгүй сонсон ингэсэн хөдөлгөөнөөс нь болоод хүмүүс хувцсыг нь ярихаас илүүтэйгээр те ямар гоё ингээд уран зургийг ингэж харуулаа вэ гэж ярихаас илүүтэйгээ шал өөр юм тухай ингээд яриавцсан байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр ингээд ахгүй те зүгээр л гарч ирэл бусад одуудтай адилхан ингээд инээж мэнэгэл зураг авах нь зүтэй те тэгэж жоохон алсан байна лээ өөрийнхөө аутфитыг. За манайхаа Met Gala-гийн талаар ярих гэж байгаа дараагийн хувьчаа маань юу вэ гэхлээр энэ тухай бас яагаад ярьсангүй вэ гэдэг айгүй хүмүүс өнгөрсөн Met Gala-гийн бичлэгнээр ярьж байсан харагдчихсан бицээ харагдсан. Джинс өмсөж оцсон эмэгтэй тухай ярих гэж байна. Энэ бол бүр айгүйх гадуур яриа болж байгаа. Джинс өмсөж очсон одоо энэ зургийг оруулж байна те. Джинс өмсөж оцсон эмэгтэй нь хэн байсан бэ гэхлээр модель айгүй залуухан модель за би нэрийг нь буруу хэлж магадгүй Bafita эсвэл Bafita Mandava гэж аахгүй энэ юу энэтхэг гаралтай модель эмэгтэй байгаа юм. За тэгээ энэ эмэгтэй болохоор Chanel-ийг төлөөлж утсан байгаа. Chanel-ээс урагдаад за тэгэхээр одоо Chanel болохоор яг албан ёсоор хувцсыг нь стайл хийж сонгож өгсөн гэсэн үг шүү дээ, тэ. За тэгээд өмсөд очсон хувцс нь манайхаа нэг тийм дотоо яг дээгүүрээ болохоор гадна талдаа ийм sheer за ингээд бин ингээд нефт харагддаг тийм материалаар хийгдсэн zip upтэй нэг тийм цахилгаантай цахилгаан ингэж хальт онгоодог нэг тийм сул цамц байгаа юм заяа. За тэгээд тэр цамцныхаа дотор нь болохоор зүгээр нэг тийм цагаан өнгийн tank top өмссөн байгаа нь харагддаг. Тэгээд доогоороо болохоор jeans, окей, нэг тийм сулвтар straight jeans. Тэгээд одоо нэг тийм гутал нь бол айгүй хөрөн гоё гутал байсан. Тийм хувцас өмсөж очсон маа. Тэгээд энэ бол яалтчгүй Met Gala дээр ийм хувцас өмсөж очсон бол хүмүүсийг шокнд оруулсан маа. Тэгээд хүмүүс ч одоо зүгээр Rose-гийн хувцсыг л те зүгээр айгүй тийм дараахан улаан биеүлээ хар плач өмсөж очсон байж те ямар boring юм бэ те Met Gala ийм амар boring хувцлаад ахтай яах вэ гэд Rose-гийн хувцсыг те тэр хар плачийг нь шүмжлээд хахад энэ охин бол те энэ эмэгтэй бол яалтчгүй бүр what the fuck гэмээр аахгүй бүр ингэ jeans өмсөж очсон. Тэгээ хүмүүс бүр ингэж ярьж байгаа. Энэ одоо зүгээр ингэ дэлгүүр гэрээсээ гараад хайлт дэлгүүртэй ороод нэг хүнсээ цоглуулаад ирэх гэж байгаа нэг хүн шиг харагдаж байна. Газраа андуурч ич, тэг гаригаа андуурч ич энэ төр гэл баахан хүмүүс бицэн байхгүй. За гэхдээ хамгийн гол нь энэ нэмэгтэй өөрөө энийг сонгоогүй шүү дээ. Энэ чинь Chanel тэр брэнд нь урьсан брэнд нь ингэж өөрийг нь стайл хийж өгж байгаа болохоор өөрт нь нэг тийм амар say байхгүй те ингээд өө би тэгмээргүй ингээд хэлээд байж чадахгүй. Kim Kardashian ч юм уу те Beyoncé ч юм уу иймэрхүү Аз зэрэглэлийн одууд байсан бол арай жоохон те өөрийнхөө өмсөж байгаа хувцсан дээрээ одоо дизайнеруудтайгаа нийлээд би тэгмээргүй ингээд жоохон өөрийнхөө инпутыг өөрийнхөө үзэл бодлоо оруулж болдог. Энэ эмэгтэй чи анх удаага Met Gala урагдж байгаа. Тэгээд айгүй залуухан модель. Дөнгөж индустрид орж иж байгаа. Энэ залуухан модель болохоор харин ч ингээ баг ийм том брэндээр Chanel-аар ингээ Met Gala урагдсан ихэм учраас нэг амартай би тэгмээргүй ингээ наад чи өмсөхгүй энэ төр гэж яаж ч болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ эмэгтэйр бол ингээ дайраад авах ямар ч хэрэг байхгүй. Chanel руу дайрах хэрэгтэй байхгүй те. Тэгээ ер нь бол гэхдээ зарим хүмүүс их хөвчлэн Chanel-ийг буруутгаж байгаа харагдсан байлээ. Хөрхийн амьтаа Chanel одоо энэ нэмэгтэйг бараг албаар ингэж тэ humiliate хийх гэж албаар ингэж тэ эвгүй байдалд оруулах гэж өрсөн юм уу хайшин. Ямар муухай юм бэ энэ гэдэл Chanel-ийг буруутгаж байгаа харагдсан. За гэхдээ манайхаа Chanel-аас гарч ирээд тэ ингээд энэ дээр одоо яг тайлбар хийсэн ч гэх нь одоо юу юм бэ? Ямар ч гэсэн ингээд тэ хувцсныхаа тухай, outfit-ныхаа тухай ингээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байгаа юм заяа. Тэгсэн чинь тэр өмссөн байгаа тэр өмд нь jeans биш гинэ. Тэг угаасаа сайн харахаар бол нэг jeans шиг харагдахгүй байсан юм а. Jeans юм шиг харагддаг. Тийм хурамчаар ингээ jeans юм шиг харагдуулдаг
illusion шиг тийм өөр зүгээр өмнө гэж байгаа байхгүй юу. Тэгэд энэ look нь болохоор штэ уул нь бол цаана айгүй утга учиртай look байсан юм байна. Окей, зүгээр ч нэг юм хувцас ингэ сонгочоогүй. Энэ нь болохоор энэхүү модель эмэгтэйгийн яг оролцсон Chanel-ийн нэг шоунд оролцсон юм байна. Fashion шоунд оролцож байсан. Тэр нь болохоор Metier Dach гэдэг нэртэй ийм fashion show байсан гэж байгаа байхгүй. За тэр нь болохоор тэр fashion show нь сайхан нэр нэг хэдэн сарын өмнө болж өнгөрсөн байхаа. Тэгээ энэ Нью-Йоркоор дөрөн бөө юм болжсэн байхгүй. Ягаад тэгэхээр айгу тийм өвөрмөц байсан. Одоо та нарт ингээд зургуудыг бичлэгүүдийг нь оруулчихъя. Энэхүү fashion show нь болохоор Нью-Йоркийн метроны буудалд, subway-ны буудалд басан байхгүй юу? Тийм болохоор айгүй өвөрмөц байсан. За тэгээд яг тухайн үедээ энэхүү яг fashion show айгүй газар аваад ингээл хүмүүсээр айгүй яриулж ирсэн. Ялангуяа Нью-Йоркод ингээл хүмүүс ямар гоё энэ төр гэл. Тэгэл зарим хүмүүс болохоор Нью-Йоркийн хүмүүс болохоор оо ямар балер юм бэ те. Ийм яагаад гэхээр Нью-Йоркийн subway, метроны буудалд ч амар муухай бохир байдаг байхгүй юу? Энэ тэнэгөр ингээ шээс мэс энэ дэр хог мог харах мархнуудгүйгээр айгүй бохир байдаг. Тэгэнгүүт ямар заваа юм бэ? Ийм муухай балер Нью-Йоркийн метроны буудалд ингээд fashion show хийгээд тахтай явах тэгээд бөө юм гадар бас яригдчихсэн. Гэхдээ юу байсан бэ нэлээ? Яг энэхүү тэр subway station болохоор яг байнга хэрэглэгддэг жинхэнэ subway station бол биш, хаагдчихсан. Ерөөсөө ингээд те хаагдаад айгүй олон жил болчихсон тийм ерөөсөө юу явдаггүй, метро явдаггүй тийм метроны бодол байсан юм байна лээ. Тийм бодолд ингэж энэхүү fashion show-гоо хийсэн юм байна лээ. За тэгээ энэ алдартай fashion show-н дээр энэ эмэгтэй моделийнхаа дебют хийгээд ингээд оролцсон байгаа хгүй юу? Анх удаага ингээд ийм том шоунд ингэж оролцож алхсан юм байна лээ. За тэгээд тэр хардаа та нар яг энэ оруулж байгаа зургийг яг тэр үедээ тэр fashion show-н дээрээ өмссөн тэрхүү хувцсыг нь recreate хийгээд дахиж одоо ингэж те inspiration авч бүрдүүлээд ингээд Met Gala дээр оруулсан байгаа хгүй юу? Өмсөлж оруулсан юм байна лээ. За тэгээд яг тэр fashion show-н дээр өмсөн хувцас нь болохоор яг жинхэнэ jeans байгаа юм. Тэгээд яг жинхнээсээ jeans тэгээд нэг тийм beige өнгийн бараг нэг ноолор шиг өнгөтэй нэг тийм sweater байгаа юм. За тэгээд тэрийг нь ингээд recreate хийгээд арай жоохон өөр гоёлын болгоод Met Gala-д оруулсан байгаа хгүй. За тэгээд энийг яагаад ингэж сонгосон бэ гэхээр энэ эмэгтэйгийн одоо үүх түүхийг нь харуулж байгаа юм гинэ. Ингээд энэтхий гаралтай ийм эмэгтэй анх удаага ингээд Chanel-д ингээд оролцоод тэ бүр ингээд Chanel-ийн шоуг ингэж нээсэн гэж байгаа хгүй, нээж алхсан. За тэгээд энэ эмэгтэй болохоор юу ажилласан байна лээ? NYU-д тэ манай сургууль Нью-Йоркийн их сургуульд ингээд сурж исэн. Тэгээд сурж авах үедээ моделинг эйженсигээр ингэж одоо юу ан гэж яддаг штэ нүдэнд нь өртөөд тэгээ тэрхүү modeling agency-д ингээд энэ эмэгтэйг юу болооч гэдэг тэ модель болооч гэдэг ураад гэрээ хийгээд модель болгоод тэгээ айгүй хурдан ингээд Chanel-ийн айгүй том шоунд нь оролцсон байгаа байхгүй. Тийм болохоор энэ бол нэг тийм хүмүүсийг inspire хийхтэй ингээд ялангуяа залуу охтуудыг inspire хийж motivation өгөхтэй харалдаа ингээд тэ ийм боломж байдгийн юм шүү гэсэн утгаар тэгээ тэр үүх түүхийг нь харуулах гэж яг тэр шоун дээр өмссөн хувцсыг нь recreate хийгээд Met Gala дээр өмсүүлсэн юм байна лээ. Тэгэхээр ер нь бол харуулах гэж байгаа утга учир нь бол аюу гоё байгаа юм. Гэхдээ яг бодит байдал дээр execution нь болохоор тэ яг тэр өөрсдөө хүссэн юм нь бол нэг сайн гарч ирч чадаагүй гэж бодож байгаа. Энийг арай жоохон өөр тэ хийж болох байсан байх гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр арайч тэ баг ингээд юун дээр Met Gala дээр ингээд нэг ийм jeans юм шиг тийм ийм амар энгийн хувцас өмсөд очих бол яалтчгүй л ингээд хүмүүсийн шүүмжлэлийг хүртгэхээр байгаахгүй те яаж ч харсан. Тэгээ тийм болохоор хүмүүс бол айгүй их ингэж гадуур яриад жоохон шоолоод байгаа юм. За тэгээд нөө нэг иймэрхүү брэндүүд чинь яг өргөцсөн хүмүүс нь яг одоо жишээ Chanel-ийг өмсөж очсон Chanel-ийн ширээн дээр сууж байгаа одууд чинь нийлж байгаа л ингээл нэг зураг мөргө авахуулаад нэг фото шут хийдэг штэ тэ. Яг тэр зургнууд нь одоо ингээ ил болсон байгаа байхгүй юу. За тэгсэн чинь тэр Chanel-аас өргөдөж очсон одуудаас ганцхан энэ эмэгтэй л энэ модель л плач өмсөг утсан байгаа байхгүй юу. Ганцаар юм цамцтай очсон. Тийм болохоор ингээд айгүй тийм одоо ялгарлагдаж харагдаж байгаа юм. Тийм болохоор ингээ хүмүүс бүр комент ингэж бичиж байгаа байхгүй юу. Өө энэ яг юу гэж харагдаж байна вэ гэхээр ингээд найзууд хоорондоо те группээрээ ингээ найзалдаг. Тэгээд нэг найзтай айгуу дургу болохоор хэдүүлээ маргааш уулзахтаа бөөнөр плач өмсөй гэтээ тэрэнд битгий хэлээрэ заа юу.
гэж байгаа юм шиг албаар ингээ ялгуурлан гадуурхсан харагдаж байна. Шинэл арай л жоохон муухай юм хийж энэ тэргээд Шинэлийг бол айгүй их ингэж одоо шүмжлээд энэ нэмэгтэйг бас ингээ айгүй өмөрөөд байгаа юм билээ. Хөөрхийн амтан Шинэлээр ингэж тоглолчихчтэй гэдэг ингээ ярьж байгаа юм байна лээ. Тэгэд Шинэл ингэж хэлсэн байхгүй энэ лукийг бүрдүүлэхэд тэ энэ одоо хувцсыг хийхэд 250 цаг зарцуулагдсан гинэ. Тэнгүүд хүмүүс what the fuck тэ ийм энгийн хувцсыг хийхэд 250 цаг зарцуулна гэж юу гэсэн үг юм бэ гэдтэй бас тэрэн дээр айгүйх шоолж байгаа харагдсан. За Met Gala-гийн тухай ярих хамгийн сүүлийн зүйл болохоор энэ жилийн Met Gala дээр нэг хүн trespass хийх гэж үзсэн юм байна лээ. Одоо ингэж дайрж орох гэж үзсэн. За тэгээ тэр нь болохоор нэгэн одоо protester эрэгтэй байсан байл одоо нэг бослого хийж байгаа. Одоо Met Gala-гийн эсрэг байр суурьтай байгаа шүү гэдгээ үзэл бодлоо ингэж илэрхийлэх гэж байгаа нэг тийм бослогын хүн байсан байна лээ. Яг тэгээд нэг баахан barricade нөө тавьсан байгаа шүү дээ. Яг тэр майхных нь шатных нь хэсэг рүү орохын наан талд нь ингээд төмөр ингээд хашлахнаа тавьсан байгаа. За тэгээ тэрний цаана болохоор нөө зүгээр гоё гудамж нь байгаа шүү дээ. Тэр гудамжны цаанаас ингээд хүмүүс үзээд байж болдог. За тэгээд тэгсэн чинь яг энэ эрэгтэй болохоор нэг юм постэр барьсан маа тэрэн дээр яг юу бичсэн байсан бол бөм ямар ч нэг бослогонд оролцож байгаа хүмүүс нэг баахан самбар мамар барьсан явж байдаг шүү дээ. Яг нэг тим юм барьчихсан. Тэгээд яг тэр barricade-ийг төмөр хашлага ингээд даваад гэс гүөх гэж байгаа байхгүй тэр шат руу гүөх гэж байгаа. Тэгсэн чинь ашгүй ингээд баахан цагдаа нар хурж ирээд ингээд tackle хийгээд доошоогоо барьж тэгээ бариад ингээд түлхээд бариад баривчлаад гараа явж байгаа нь бол харагддаг. Тэгээд яг тэр үед нь болохоор одоо жишээ нь Joey King болон нөгөө нэг айгу одоо сая алтан медаль авсан Өвлийн Олимпийн уран гулгалтын одоо хэсгээс алтан медаль авсан Америкийн тамирчин Alyssa Liu гэдэг эмэгтэй байдаг шүү дээ. Тэр эмэгтэй энэ одоо чинь ингээ зураг мөрөг авахлаа зогсож байгаа байхгүй яг тэр үеэр нь. Тэгэд Joey King болохоор ингээ амар санарч байгаа харагдаж байсан ингээд айгаад те угаасаа айхаар л байгаа байхгүй яаж ч удсан те. Тэгээ айж байгаа ингээ айгаад ингээ ингэж байгаа нь харагдаж байсан. Харин тэгсэн чинь Alyssa болохоор юу ч болоогүй юм шиг те. Тэрийг таахгүй ингээ зураг мөрөг авах болоод байж байгаа нь бол харагдаж ийсэн. Тэгээ ямар ч байсан энэ эрэгтэйг баривчлаад явсан байна лээ. Тэгээ хүмүүс хэлэхдээ болохоор өнгөрсөн жилийнхээс баха бас нэг trespass хийсэн тохиолдол гарсан штэ. Гэтэ тэр нь болохоор хүн байгаагүй хүн ингэж дайрч орж ирээгүй. John байсан. Нэг бичлэг явж исэн амар одоо viral болоод тэгсэн чинь нэг айгүй том John ингээ нисдэг American cockroach гэж байдаг ингээ нисдэг юм том жом улаан авсан дээр ингээ гараад ирсэн ингээ гүгээ явж исэн. Тэгээд тэрийг ингээ бүр ингээ папарацци нөө хэвлэмдэлх зураг мөрийг нь авч мавчсан сонирмон дээр тавьжсэн штэ. Тэгээд trespasser at the Met Gala гэдэг тиймэрхүү нийтлэл энтрүүдийг нөдлөн жил гаргаж исэн. Тэр нь болохоор John байсан. Энэ жилийнх нь болохоор үнэнгээсээ хүн бэжээ манайхаа. Тэгээ манайхаа Met Gala-гийн эргэн тойронд болж өнгөрсөн хил ам ховж өвүүдтэй драманууд бол энэ байлаа. За одоо ингээ хэдүүлээ дараагийнхаа ховж өврөөгөө орцгоё. Энэ нь болохоор бас маш сонирхолтой ийм ховж байгаа. За юу вэ гэхлээр та нар ч гэсэндээ бас анзаарсан байж магадгүй өөрсдийнхөө аккаунтууд дээр юу вэ гэхлээр Instagram өнгөрсөн 7 хоногт одоо яг энэ өнгөрсөн 7 хоногийн яг 3 дахь өдөр 3 дахь 4 дахь өдрүүдээр тийм global bot purge хийсэн маахгүй юу. Бүр ингээд тэр чигтээ Instagram-ийн платформ дээр дэлхийд даяар ингээд хамарсан тийм bot purge буюу bot аккаунтууд гэдэг чи одоо хуурамч аккаунтууд энэ тэрийг яриад байдаг шүү дээ. Тийм аккаунтуудыг одоо цэвэрлсэн их цэвэрлэгээ purge хийгдсэн юм байна лээ. Энийг болохоор хүмүүс бүр the great purge of 2026 энэ гэж нэрлэж байгаа заяа. Нэрлэж байгаа 2026 оны хамгийн том их цэвэрлэгээ гэсэн ийм нэршлиг хүмүүс өгөөд байгаа юм байна лээ. За тэгээд яг гиг үнтхийн ингээл хүмүүс байж байгаа 3 дахь өдөр ингээл сэрсэн чинь айгүй их олон хүмүүс ер нь хэдэн мянгаар нь одоо тагагч нараа алдсан гэж аахгүй фолловерсуудаа алдсан. За тэгээд Instagram аль бие ёсоор иймэрхүү хуурамч аккаунтууд эсвэл бол ингээд одоо юу яадаг штэ хүмүүс ингээд мөнгө төлөөд хурамч аккаунтуудыг худалдаж авдаг те бот аккаунтуудыг худалдаж авдаг эсвэл бол
inactive accounts гэж байгаа хгүй. Яг жинхэнэ аккаунтуудыг худалдаж авсан аккаунтууд бол биш. Яг жинхэнэ дагагч нар followersууд аккаунтууд бол байсан. Гэхдээ тэднэр нь ашиглахтаа болцсон хүмүүс тэр тухайн хүмүүсний өөрсдийнхөө аккаунтуудыг ашиглахаа болоод айгүй удцсан ч юм уу те бараг жил мэлдээ орж шалгаагүй ч юм уу тиймэрхүү аккаунтууд байсан бол inactive аккаунтууд байсан бол тэднийг нь ингээд юу яасан гэж аахгүй. Цэвэрлээд шууд хаагаад явсан. Тийм болохоор маш олон хүмүүс айгүй их дагагч нараа алдсан юм байна лээ. Тэд айгүй олон celebrity хүмүүс манайхаа одоо энэнд одоо хамрагдсан байгаа. Маш их дагагч нараа алдсан celebrity хүмүүс Hollywood-ийнхэн байна заяа. Зөвхөн Hollywood-ийнхэн гэдэг ах юм байхгүй. Influencer-ууд ч гэсэндээ маш их одоо followers-удаа алдсан. Түүнээс гадна жирийн хүмүүс ч гэсэндээ алдсан юм байна лээ. Жирийн хүмүүс одоо жишээ нь тэгснэ тийм ийм басан болохоор би ингээд followers-удаа алдсан юм биш. Би гайхаадсан. Би ерөөсөө ингээд social media хийдэг хүн биш. Тэгсэн чинь өглөө болсон чинь миний followers-ууд би ингээд 20 дагагч магагчаа алдсан байсан. Тэг би бүр гайхаад яагаад одоо би хүмүүст ямар буруу юм юмсан бэл яагаад манай одоо тэ миний одоо таньдаг хүмүүс ч юм уу тэ ингээд 20 хүмүүс намайг юу атсан байла даггаа хэлсэн байла гэ гайхаадсан чи ийм юмнаас хэлсэн мө гэд тэгж байгаа жирийн хүмүүс ч гэсэн байсан юм билээ. Тэгэхээр хин ч одоо энд хамрагдсан байж болох юм байна лээ. За гэхдээ та бүхэндээ одоо би юу яа хамгийн их followers одоо алдсан celebrity хүмүүсээс дурдъя. За Kylie Jenner 14 сая followers одоо алдсан юм байна. Blackpink яг өөрсдийнх нь official account гэдэг чинь яг хамтлагийнх нь official Instagram account 10 сая followers алдсан юм байна лээ. Billie Eilish 11 сая followers алдсан. Cristiano Ronaldo 8 сая followers алдсан. За BTS хамтлаг 7 сая followers алдсан байгаа. За тэгээд Selena Gomez 6 сая followers алдсан. Ariana Grande 8 сая followers алдсан. Messi 5 сая followers алдсан. Taylor Swift 4 сая followers алдсан. За тэгээд Beyoncé 5 сая followers алдсан. Adele 2 сая followers алдсан. Justin 8 сая followers алдсан. Харин Hailey Bieber болохоор ойролцоогоор 700-аас 800 мянган followers алдсан юм байна лээ. Тэг ямар ч байсан тэгэд би танарт хамгийн их одоо followers алдсан хүмүүсийг нь дурдж байгаа. Тэрнээс бол үүнээс гадна маш олон celebrity хүмүүс байгаа. Ер нь энд одоо энэс болж хохироогүй, followers-удаа алдаагүй баг инфлюенсерүүд одууд гэж баг байхгүй. Баг их хэмжээгээр айгүйх ер нь бүгдээрээ л алдсан юм байна лээ. Тэгээд ер нь хамгийн их хохирснууд нь бол одоо миний саяны дурдсан эдгээр хүмүүс байлаа. За тэгээд энэ дээр бол хүмүүс гадар баахан юм ярьж байгаа. Тэгээ одоо бид нэр одоо олж мэдлээ штэ. Эднэр бол ингээд энэ Hollywood-ийн одууд чинь худлагаасаа ботоор ингэж мөнгө төлж юунууд авдаг байсан юм биш штэ тэгээ ботууд хурамч аккаунтууд худалдаж авдаг юм байна штэ. Энэ төр гэдэлтэй баахан тийм юмнууд ярьж байгаа. Гэхдээ дахиад хэлээ энэ болохоор яг зөвхөн бот аккаунтуудыг тийм хурамч одоо худалдаж авсан аккаунтуудыг яг хаасан зүйл бол биш. Тимч байгаа түүнээс гадна inactive буюу ашиглагдхаа болчихсон тиймэрхүү аккаунтуудыг ч гэсэндээ хаасан юм байна лээ. Тэгээ ямар ч гэсэн ийм том их цэвэрлэгээ явагдчихжээ Instagram дээр. Тэгээ та нар нэрээ бас энд өртсөн үү? Өртөөгүй юу? Тэр тухайга бас ингээ комент бичиж үлдээгээрээ жирийн хүмүүс ч гэсэндээ ингээ өртөж байгаа гэд баахан гадуур ингээ комент дээр бичээд явж ийлээ. Тэгэхээр let me know guys. Та нар бас followers-аа алдсан уу? За манайхаа дараагийн ярих гэж байгаа ховжив маань болохоор Kylie Jenner-тэй холбоотой ховжив байна. За юу вэ гэхээр Kylie-гийн гэрэн үйлчлэгч асан гэрэн үйлчлэгчийг хийдэг байсан нэгэн эмэгтэй Kylie-г шүүхэд өгсөн байгаа. Юу гэж шүүхэд өгсөн бэ гэхээр өөрийг нь harass хийдэг байсан, дээрлэгдэг байсан. За тэгээд wrongful termination буюу өөрийг нь одоо ямар ч шалтгаангүйгээр ажлаас халсан ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлүүдээс болоод ингээд шүүхэд өгсөн юм байна лээ. За гэтээ хамгийн гол нь манайхаа зөвхөн одоо яг ингээд Kylie ганцхан ингээд юу яагааг байхгүй шүүхдэг үгүй байхгүй зүгээр нэг defendant гэдэг одоо хэсэг өгдөг штэ шүүхийн одоо нэхэмжлийн хариуцагч гэж ярьдаг юм байна. За тэгээд яг defendant дээр нь айгүй олон хүмүүсийг одоо defendant дээр дуудсан байгаа байхгүй. Тэрнийх нь нэг нь Kylie Jenner байсан. За Kylie-гаас гадна TriStar Services get компаниг дуудсан юм байна лээ хариуцагчаар. Түүнээс гадна Mason Family Services гэдэг. За эдгээр нь болохоор яг нэг энэ Kylie ч юм уу одоо ийм одуудад
house staff гэрээ үйлчлэгч, найны ч гэх юм уу тийм хүмүүсийг нь олж өгдөг тийм агентлгүүд юм байна л да тий. За тэгээд энэ агентлаг болон Kylie эндрийг одоо defendant дээр дуудсан юм байна лээ. За тэгээд энэ эмэгтэй нь болохоор Angelica Vasquez гэдэг ийм эмэгтэй байгаа байхгүй юу. За тэгээд энэ эмэгтэй 4 сарын 17-ны өдөр энэхүү лоосуудыг хийсэн байгаа. За энэ эмэгтэй болохоор Салвадор улсын иргэн юм байна. За тэгээд Catholic гаралтай одоо гэж аахгүй юу одоо өөрийнх нь шашин шүтлэг нь болохоор Catholic те Christian гэсэн үг. За тэгээд яагаад энийг албаар хэлж байгаа вэ гэхээр энэ нэмэгтэйгийн ярьж байгаагаар болохоор Kylie-гийн одоо гэрт нь ажилдаг одоо house staff энэ гэл энэ одууд чинь те айгүй том маншингуудад амьдардаг болохоор яалтчгүй амар их гэрээ үйлчлэгч нар гэж байдаг шүү дээ. Гэрээ үйлчлэгч нар тоогооч, хүүхэд асрагч гэдэлтэй. За тэгэл guard-ыг нь гадаах цэцэрлэгийг нь янзалдаг хүмүүс гэдэлтэй жолооч энэ дээрээ тэгээд тэр одоо бүх staff-ыг нь хариуцж идэг chief of operations энэ гэл бас нэг тийм одоо supervisor хүн байдаг, менежер, гэрийнх нь менежер энэ гэдэлтэй. Ер баахан хүмүүс байгаа гэсэн үг шүү дээ ажиллаж. Тэгсэн чинь энэ нэмэгтэйгийн хэлж байгаагаар болохоор тэр гэрт нь Kylie-гийн гэрт нь ажилдаг бусад гэрээ үйлчлэгч нар ер нь тэр стаффууд нь энэ эмэгтэйг ялгуурлан гадуурхдаг байсан. Тэгээ энэ эмэгтэйтэй айгүй муухагаар ингэж албаар харьцдаг байсан. Яагаад вэ гэхээр арьс өнгнөөс нь болоод Салвадор байх гэдгээс нь болоод борон арьстай гэдгээс нь болоод за тэгээд өөрийнх нь шашин шүтлэг нь Catholic шашин шүтлэгтэй энэ төр гэдэг энэ зүйлүүдээс нь болоод айгүй discriminate хийж ялгуурлан гадуурхаж одоо ингэж дээрлэгдэг байсан гэдэг ийм зүйлийг хэлсэн. За тэгээд энэ эмэгтэй болохоор 2024 оны 9 сард ажиллаж эхлээд 2025 оны 8 сард ажилласаа гарсан юм байна лээ. Тэгээд ер нь ажиллаж эхэлсэн цагаас нь ахуулаад л Kylie-гийн гэрт нь ажилладаг байсан одоо бусад хүмүүс нь бол энэ эмэгтэйтэй бүр маш муугаар харьцдаг байсан, ялгуурлан гадуурхдаг байсан, албаар дээрлэгдэг байсан, олуулаа нийлж байгаа дээрлэгдэг байсан, олуулаа нийлж агаад одоо шоолдог байсан, humiliate хийдэг байсан гэж хэлсэн байлээ. За түүнээс гадна албаар зөвхөн энэ эмэгтэйд одоо гэрийнх нь хамгийн хэцүү муухай ажлуудыг өгдөг байсан гэж байгаа байхгүй юу. Хамгийн муу одоо юу ч юм дээ 0 цэвэрлэгч тийм үү. Ер нь л хамгийн хэцүү ажлуудыг нь одоо хуваар гаргаад өөр хүмүүс ингэж хийгээд явах биш. Дандаа тийм муу ажлуудыг нь зөвхөн энэ эмэгтэйд өгдөг байсан энэ гэж хэлсэн байна лээ. Тэгээ өөрийг нь ер нь айгу тийм derogatory terms буюу те ингэж айгу тийм доромжилсан, шоолсон, одоо арьс өнгөөр доромжилсан тиймэрхүү одоо нэр мэрээр дууддаг байсан гэсэн. За тэгээд энэ эмэгтэй бүр дээшээгээ менежер энтэрлэгөө очиод ингээд энэ талаартай ингэж дээрлэхүүлж байгаа энэ гэдэг зүйлээ гомдол хүргэжсэн боловч харин ч эсрэгээрээ одоо тэрийг нь тэ янзлаад одоо ингээд болиулахын оронд харин ч эсрэгээрээ улам ингээд тэ улам одоо мог хийгээд улам доромжилж марамжилдаг байсан гэдэг зүйлийг ярьсан байна лээ. За тэгээд энэ бүх одоо дээрлэхлээс болоод энэ эмэгтэй бол айгүйх тийм anxiety болсон тэ ингээ айх одоо сандрах өвчтэй болсон. Ер нь айгүй ингээ стрессэнд орсон. За тэгээд ер нь бол ингээ PTSD-тэй хүртэл болсон гэж хэлээ. Бүр ингээд юмнаас айдаг тийм өвчтэй болсон гэж тэгээд энэ зүйлүүдээс болоод ер нь Kylie-гаас болдон тэр агентлагуудаасаа мөнгийг нэхэмжилж байгаа юм байлээ. За энэ болохоор 4 сарын одоо дундуур гарч ирсэн энэ лоосод байгаа байхгүй. За тэгсэн чинь 2 дахь housekeeper Kylie-д ажиллаж байсан 2 дахь housekeeper бас гарч ирээд 5 сарын 1-ний өдөр Kylie-гийн эсрэг дахиад лоосууд хийгээд шүүхийн нэхэмжлэлийг гаргасан байгаа. За энэ эмэгтэй бол бас л адилхан зүйлийг ярьсан байгаа байхгүй юу. За тэгээ энэ 2 дахь housekeeper-ийн нэр нь болохоор Juana Delgado Soto гэдэг ийм эмэгтэй юм байна. За тэгээ энэ эмэгтэй бас л ер нь адилхан төрлийн юмыг ярьсан байна лээ. Өөрийг нь арьс өнгөөр ялгуурлдаг байсан, шашин шүтлэгээр нь ялгуурлан гадуурхдаг байсан, олуулаа нийлж байгаа те Kylie-гийн гэрт нь ажилладаг байсан бусад нөгөө нэг стаффууд нь олуулаа нийлж агаад энэ эмэгтэйг дээрлэгдэг байсан гэсэнтэй иймэрхүү зүйлүүдийг ярьсан байна лээ. За тэгээд бүр ингээд энэ эмэгтэйгийн нэг бас л Латин Америк эмэгтэй байгаа байхгүй тэгэнгүүт энэ эмэгтэйгийн одоо аялгаар нь англи хэлнийх нь аялгаар нь доромжилдаг байсан, англи хэлээр сайн ярьж чаддаггүй байсан болохоор нь доромжилдаг байсан. За тэгээд бас нэг immigration status-наас нь болоод яг нэг албан ёсоор одоо Америкт амьдрах интертэй биш юм байл да. Тийм болохоор жоо хараар амьдрдаг гэсэн үг те. Тэр мөрнээс нь болоод ингээд доромжилж одоо юу яадаг байсан юм бэ? Дээрлэгдэг байсан юм байна. За тэгээд ингээд бүр заримдаа юу явах бааны өрөөнд орчтой бийцэх боломжийг хүртэл өгдөггүй байсан гинэ. Одоо яг ажиллаж байгаа үед чи бааны өрөө рүү орохгүй шүү гэд бүр ингээ өдөржингөө ингээд шээлгэж мэлэхгүй, нойл оруулахгүй ингээд дээрлэгтэй байсан гэсэн ус мус уулахгүй. Яагаад тэгэхээр чи ус уух ирэхгүй. Яагаад гэвэл энэ гэрт байгаа ус бол Kylie-гийн ус. Энтэр гэж одоо дээрлэгдэг байсан байна л да. Тэгэж ус мус ч өгдөггүй байсан гэдгсэн. За тэгээд ах нь нас бараад
Тэгээ одоо орчлоонд нь явах гад тэгээ чөлөө авах гэсэн чинь чөлөөг нэг үгүй гэсэн. Ерөөсөө тий чи худлаа ярьж байгаа үсттэй танаа ах яг үндэ бол өхөөг үсттэй энэ ч юм уу тий тэгж яриад ингээд ерөөсөө одоо чөлөө мөлөө гэж явуулаагүй гэсэн. Тэгээд гих мэдчлэн одоо ийм байдлаар өөрийг нь айгүйх дээрлэхтэй байсан гэж тухай ярьсан. За тэгээ бүрийн нэмэгтэй тэсгээ болоод Kylie-д хэлэх гээд яг тэр нэг тийм супервайзер эмэгтэй байдаг юм байна л да. Яг Kylie-гийн одоо энэ хүү хаусыг нь яг ингэж менеж хийж идэг менежер нэг тийм супервайзер эмэгтэй байдаг юм байна. Тэр эмэгтэй нь бас айгүй зөв эмэгтэй юм шиг байгаа юм. Энэ хоёр housekeeper-ийн тухай ярьж байгаагаар нь сонсоход бол тэр эмэгтэйд ингээд хандаад гомдол хөрөнгөө тэр эмэгтэй нь ерөөс тоодгүй харин ч улам ингээд айгүй дэрлэх гэж аахгүй. Тийм учраас энэ эмэгтэй ингээд Kylie-д юу бичсэн гэнэ захаа бичсэн гэнэ. Захаа бичээд тэгэд Kylie яг нэг өрөөндөө нэг өдөр яг массаж дуудаад тэ массажны хүн дуудаад ингээд массаж хийх гэжсэн юм байна. За тэгээд тэрийг нь яг мэдж байгаа учраас энэ эмэгтэй захаа бичсэн захаагаа яг тэр өрөөнийхөө массажныхаа одоо орон дээр тавиад яг Kylie орж ирэхээс өмнө тавиад ингээд гараа явсан гинэ. Ягаад тэгэхээр тэрийг нь олж уншаад ингээд ямар нэгэн одоо юу хариуцлага тооцох байх гэж бодоод тэгээ тэрэн дээрээ болохоор Kylie-д зориулж бичсэн гэж аахгүй юу ингээд та энийг мэдгүй байгаа хаа тий танаа одоо гэрт ийм юм болдгоо танаа одоо бусад ажилч чинь намайг ингээд дээрлэхтэн дэр гэсэн зүйлийг та бол мэдгүй байгаа хаа. Ягаад тэгэхээр хэрв та мэдсэн бол ийм зүйлийг одоо ингээд ийм toxic ажлын environment-ыг бол ингээд өргөжлүүлээд явуулахгүй байх гэж бодож чинь. Тийм учраас би ингээд танд айгу хэцүү байгаа тухайгаа хэлж гинэ. Туслаач гэдэг ийм захааг бичиж үлдээжсэн гинэ. За гэхдээ түүнийхэн дараа ямар ч тийм одоо энэ эмэгтэйг өмөрсөн ч юм уу янз бүрийн тийм үйлдэл хийгдэгдээгүй гэсэн. За тэгээд энэ эмэгтэй бүр ингээд үнэхээр тэр газар ажиллаж чадхаа болоод ингээд ажилласаа гарах одоо шийдвэрийг гаргасан гэсэн. За тэгээд тийм учраас ингээд Kylie-г болон одоо энэ хүү агентлагуудыг нь ингэж шүүхэд өгж байгаа юм байна лээ. Тэгээд энэ хоёр эмэгтэй хоёулаа одоо нэг өмгөөлөгчтэй юм байна лээ. Тэгээд ямар ч байсан одоо энэ хүү шүүх хурлын юм болоод одоо лоосууд нь болоо явж байгаа гэсэн үг. Тэгээд тохиролцох нь уу эсвэл бүр цаашлаад тэ шүүх хурал болоод явах нь уу харж л явах хэрэгтэй. Гэтэ би бол ерөөсөө тэгэж шүүх хурлын хэмжээнд бол яаж ч очно гэж бодохгүй байна. Иймэрхүү нэг юу юм жижиг сажигч юм уу. Иймэрхүү юмнуудаар бол юу яадаг энэ том одод ч юм бол зөвхөн тохиролцохыг л боддог. Тохиролцоод нэг мөнгө төгрөг өгөөд явуулахыг боддог. Тэгэхгүй бол лоосуудын дээр болох юм бол нэг тийм сайн зүйл болоод идэггүй шүү дээ. Тийм болохоор ингээд тохиролцоод явуулах байх гэж бодож байна. За тэгээ хамгийн зөв юм гэдэг юм бол манайхаа та нар ингээ харж байгаа бохтой энэ хоёр эмэгтэйгийн хоёулынхын лоосуудаас нь харж байхад бол Kylie-г тэгсэн, Kylie намайг тэгсэн, Kylie намайг дарамжилдаг байсан, Kylie намайг одоо арьсангөр одоо юу discriminate хийдэг байсан ч гэдэг юм уу тийм юм бичээгүй аахгүй те зүгээр яг defendant хариуцагч гэдгийнхэн дунд нь бол Kylie-г оруулж байгаа юм л да. Kylie-гийн гэрт болсон үйл явдал учраас. Гэтэ Kylie яг тэгсэн гэж одоо хэлээгүй байгаа штэ. Тэгж яхад энэ хэвлэл мэдээллийн айгүй муухай амар Kylie Jenner is being sued for discrimination гэл амар гарчигтай ийм нийтлүүдийг тавьдаг заяа. Kylie Jenner ингээд юунуудаа тэгдэг байжээ. Гэрийнхаа үйлчлүүлэгчдийг ингэж дээрлэхдэг байжээ. Ингэсэн тиймэрхүү марчигтай нийтлүүд тавьж байгаа байхгүй. Тэгээ яг хүмүүст зүгээр тэр гарчиг нь уншиж байгаа хүмүүс бол яалтчгүй те Kylie айгу муухай ханддаг байсан юм байна те гэрийнхаа үйлчлэгч нарт айгу муухай ханддаг байсан юм гэдэг idea гохор. Тэг яг лоосуудыг нь уншаад үзэхлээр бол үгүй байгаа байхгүй юу. Тэгэд бас хэвлэл мэдээллийн айгу аюултай те гарчиг марчгаараа бас ингээ хүмүүсийн нэрийг өстэй айгу амар smear хийж нэр хүндэд нь айгу амар халддаг. За ямар ч байсан ийм зүйл болж манайхаа энэ тал дээр болохоор Kylie-гийн representative төлөөлөгч нар нь ямар ч үг дуграагүй байгаа юм байна лээ. Ерөөсөө Chris Jenner ч гэсэндээ ямар ч үг дуграагүй байгаа юм байна лээ. Тэгээ ямар ч хүмүүс за одоо Chris Jenner ч тийм үг байдаг шүү дээ. Devil works hard but Chris Jenner works harder гэдэг үг гэдэгтэй ингээд чөтгөр айгу сайн одоо ажиллаа хийдэг. Гэхдээ Chris Jenner бүр чөтгөрөөс ч илүү амар ажил хийдэг гэж үг байдаг. Ягаад тэгэхээр Chris ч одоо гэр бүлийнхэн бүхэл хамаг одоо тий PR энтрийг нь менеж хийгээл аваа явж байдаг шүү дээ. Тэгээд нэг хүүхдүүдийн талаар нэг иймэрхүү скандал ч юм уу иймэрхүү муу PR юмуд гарч ирэнгүүт тэрийг дарагдуулахын тулд шал өөр ингээд бүүм хийсэ одоо ховж үүдийг гаргаад ирдэг штэ. Тийм болохоор хүмүүс за одоо ингээ Kylie-гийн тухай иймэрхүү мэдээлэл тавигдж байгаа юм чинь энийг дарахын тулд тий Chris одоо удахгүй Jacob Elordi
Kendall Jenner хоёр албан ёсоор үерхэж эхэлжээ гэдэг одоо тийм гарчигтай юмнуудыг тавьж эхлэх байхаа гэж бодод байгаа. Тэгэд магадгүй шүү манайха. Нэр бараг дараагийн 7 хоног гэхэд Jacob Elordi, Kendall Jenner хоёр албан ёсоор Instagram official болж ч гэх юм уу тэгээ гараад ирж магадгүй. Гэтэ ер нь бол тэр хоёр үргэж байгаа гэсэн шүү манайха. Яа тэгэхээр нэг тийм insider source нь хэлсэн байна лээ. Яг би танад хэлжсэн шүү дээ. Coachella дээр энэ хоёрыг үргэж байгаа байж магадгүй гэд яриадсан гэд. Тэгсэн чинь тэр insider source дотоодынх нь нэг сурвалжаас нь энэ хоёр чинь нууцаар үерхэд 2 сараас хойш нууцаар үерхэж байгаа шүү гэж ярьсан байна лээ. Тэ maybe Kylie-гийн хувьд болохоор ерөөсөө энэнд bother хийсэн юм байхгүй тэ энэ хөө шүүх мөрхийн юмд bother хийсэн юм байхгүй айгу гоё өөрийгөө enjoy хийгээд найз залуутайгаа явж байгаа харагдсан. Тэгээд хин Timothy Chalamet чинь өнгөрсөн жилийн Met Gala дээр ирээгүй штэ. Хүмүүс амар хүлээгээдсэн Kylie-тай хамт хэрэг байх гэсэн чинь ирээгүй найзуудтайгаа NYX одоо сагсан бөмбөгийн тэмцээнийг үзээд гэртээ ингээд сууж исэн. Тэгсэн чи энэ жил бас л ирээгүй. Гэхдээ энэ жил болохоор яг NYX-ийн тоглолт яг Met Gala болж байгаа өдөр яг тэр өдөр ингээд NYX тоглож исэн. Тэмцээн болж исэн, playoffs болж исэн. Тийм болохоор угаасаа Timothy ирээгүй нь ойлгомжтой. За түүний дараагаар дахиад NYX-ийн playoffs болсон хэдэн өдрийн дараагаар тэгсэн чинь хин Kylie Timothy хоёр ингээд үзээд сууж байгаа нь бол харагдчихсан. Kylie бол үнэхээр гоё харагдчихлээ. Тэгэл ингээд тэр хоёр ингээд тэр тэмцээн дээр бол ингээд хоорондоо байж байгаа. Тэгээ бүр ингээд амар дотн зүгээр л айгүй хөөрхөн харагдчихсан. Тэгэл хүмүүс бол энэ хоёрыг өстой айгүй гоё хосоож өстой энэ хоёр удахгүй гэрлэх байхаа энэ гэж ярьж байгаа. Тэгэд ер нь тэднээс нь бол харж хахад те Kylie бол ерөөсөө энэ шүүх мөх юм дээр ингээд санаа зовсон юм хүн байхгүй зүгээр л she's enjoying herself дээ ингээл найзлаатайгаа амар тийм happy enjoy хийгээд байж байгаа нь бол харагдчихсан. За манайхаа иймэрхүү ховжууд өнөөдөр та бүхэндээ ярьж өгөхөөр бэлтгэсэн байна. Тэгээд ихэнх нь бол яалтчгүй Met Gala-гийн драманууд байлаа. За тэгээд цаашдаа цаашдын 7 хоног тэгээд эх 7 хоногт бас улам илүү ховжууд гарч ирээсэй гэж хүсэж байна, найдаж байна. За ингээд та бүхэн маань бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол like дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболох болонгаараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.